За сайн мэцгэн үү та бүхэнд манай өнөөдрийн подкастыг сонсч бод баярлалаа. Тэгээд өнөөдөр бидэнтэй бурхны талаар бурхны ивэл гэж бидний амьдралд байдаг уу? Яг энэ үнэхээр амьдралд энэ хоосон итгэл юм яг амьдралд нөлөөлдөг үү гэдэг талаар ярилцгаар Сэлэнг Бодонс багийн тамирчин Тулгаа ирсэн байна. Came back through road, they Peter show I'm really on. Get rich or die trying, I had 50 on. Ringing out my phone like, is you really home? I'll stay out the way since I done seen a million. 5% tension, plus I got this hoodie on. I had to hubble up, stop moving with that jury on. You hear that baritone? За Тулгаадаа баярлалаа. Манай өнөөдрийн урилгыг хүлээн авч ирсэнд. Баярлалаа. Таны урилга. Тэ. Намайг бас энд байлгах чахад маш их баярлалаа боломж өгч байна. За шууд гол юм руу гарах гэж бодож байна. За ер нь бурханд итгэсэн хүний амьдралд даваа тал гэж байд юм. Бурханд итгэдэг, зэлбэрдэг тий. Тэр чинь болохоор зүгээр л яг бурхан гэж байдаг баха биш тий. Бүр яг Христ итгэгч хүн байгаад байгаа шүү дээ. Бурханд итгэдэг хүний даваа тал гэвэл мэдээж хамгийн түрүүнд бол залбирал орж ирж байна. Залбирдаг өөр тийм түрүү хоёлаа ярьсан ивэл маш их ивэл байдаг. Тэг идэгэрлүүд байгаа. Тийм. Ялангуяа миний хувьд бол айгүй их тийм шарахтай байсан юм билээ. Тэгээ одоо хүртэл бас идгэрээгүй шарах байгаа. Идгэрсэн шарах байна. Яг уу эргэн тойрны маань найзуудад ч гэсэн бас. Тэгээ ерөн хүн юм чинь тэгэл хүн болгон л шарахтай байдаг. Тэгээд тэрэн дээр бол айгүй их идгэрлүүдийг аваад тэгээ уйлдаг, тэгээ дуулдаг. Тэгээ тэр давуу тал бол хамгийн түрүүнд ер нь одоо л яг одоо орж ирж байна. Шарах гэдэг нь сэтгэлийн бие махбод. Тэгээ ер нь голдуу сэтгэлийн шарах. Тэгээ бие махбодын шарахуд ч гэсэн байгаа мэдээж. Спортоор хичээлдэг болохоор тий хүнд шарахнууд байгаа. Гэхдээ тэгээ сэтгэлийн шарах ч нөгөө харагддаггүй шүү дээ тий. Тэгээ харагдахгүй, нүдэнд харагдахгүй, гард баригдахгүй. Тэгээ тэр зүйлсүүдийг тийм анх удаа мэдэрчээсэн. Тэрнээс өмнө бол тиймэрхүү нэг мэдэрч байгааг болохоор бас. Тэгээ итгэж биш хүний үзэс ч юм асуул. Гэхдээ тэгээд итгэж биш байсан ч гэсэн ялгаагүй тэрийг даван туулах байсан юм шүү. Яг бурханд итгэж байсан нь яг ялгаа нь юу вэ? Тийм гоё асуулт тий. Тийм магадгүй итгэж биш байсан ч гэсэн тэгээд даваа гарах л бах. Гэтэ ер нь бол бурханд итгэнэ гэдэг бол ер нь нэг зүйлээс имэж байгаа юм л да. Ялангуяа эр хүний хувьд тий нэг одоо ааваасаа имэн тий. Ах нараасаа имэн тэгээ ахын үгийг сонсох хэрэгтэй те. Тэр зүйлсүүдээс ер нь бол айгүй тийм давуу тал гэх юм олон зүйлсүүдийг сурж ойлгож авч чаддаг. Тэгээ ялангуяа сагсан бөмбөг дээр болохоор адилхан зүйл байдаг нь ерөөсөө сагсан бөмбөгт ерөөсөө ардчил гэж байдгүй. Энийг болохоор манай багш хэлсэн. Тэгээ ер нь ардчил гэж одоо юу гэхээр те. Багшаа би хөл өвдөд би өнөдр тоглохгүй. Багшаа би өнөдр бэлтгэл хийхгүй гэж ерөөсөө тийм байхгүй. Багш юм уу дасгалжуулагч чи одоо талбай дээр гар тэгээд намайг талбай дээр гарыг үл чи гарах хэрэгтэй гэл ер нь бол багш минь бол ер нь байнга сургадаг. Тэгэхээр миний бурхны амьдрал дээр ч гэсэн яг тийм шиг санагддаг. Тэгэхээр миний хүслээр биш одоо түүний хүслээр гэж ишлэл байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол тэгээд миний байнга залбирдаг ишлэл бол нэг юм тийм гайхалтай том өдөрдөгч дасгалжуулагч байгаад шүү дээ. Тэгэхээр эр хүний үед яг итгэж болох өдөрдөгчтэй байх гэдэг гайхалтай даваа тал байгаад байна тийм ээ. За тэгвэл чиний яг сэтгэлийн тэр эдгэрэлт яаж нөлөөлсөн? Тэгээ сэтгэлийн эдгэрэл тэгээ тэрийг ярихаас өмнө би итгэлтээр ирэхээс өмнө ямар хүүхэд байсан бэ гэж ер нь бол ярих хэрэгтэй баг. Тэгээд анх бөөд итгэдэг хүүхэд байсан. Тэгээд 15-16 настайд анх манай тийм гэр бүлийнхэн ээж аав тэг гэр бүлээр сууж байгаа нэг бөөгийн үйл явдал болж исэн санагдаад байна те. Тэгэл нуруу руу нэг ямар ташуртаал. Тэгээд гард нэг улаан юм зүйлгчээсэн баха. Хөлөнд ч л. Тэгээд энэ чамайг хамгаална гэсэн тэр улаан зүйлд. Тэгээд 15-16 настай хүүхэд байсан. Тэгээд тэнд бол 100% итгэсэн. Тэгээд аав ээжийн үгнээс гардаг байсан л үү шүү дээ. Тэгээд 16 настайд анх Япон улс руу
ер нь бол явсан. Тэгээд тэр нь болохоор 10 жил сурахаар тэгээд study abroad гэж ярьдаг шүү дээ. Одоо монголоор юу гэж хэлдэг вэ? Гадагшаа бие дааж сурахаар болсон өсвөр наснда тэгээд тэрнээс болооч тэр үе яг олон хүмүүс намайг бол айгу том толгойтой тий. Айгу нэм хайрцагнаас гарч сэтгэдэг ч юм уу гэж боддог юм шиг байна. Тэгээ би өөрөө ч гэсэн бас сүүлд анзаарсан. Ерөөсөө хүний үг жоохон муу сонсдог. Ихэнх хэмиг өөрөө хийх гэж ер нь хичээдэг тий. Ерөөсөө надад тэгж яг чухал үед минь бол яг эргэн тойронд минь бол найз нөхдөс минь өөр хүн ер нь бол байгаагүй. Тэгээд 16 настайдаа нөгөө яриаргаа буцаа орвол нөгөө бөөгийнхаа зүйлтийг алга болгоцсон. Тэгээ нилээн сандарсан. Тэгээ Токиогийн метрон дотор сууж явж байхдаа би яг зүйлтээ алга болгосноос санаад ихч рүүгээ иржсэн. Тэгээд ихчээ би танаа угаалгын машин дээр зүйлтээ хайчиж энэ зүйлтээ авахгүй би айгаад байна. Намайг хамгаалахгүй байна. Манай ээж аав намайг ална гэдгийг хэлжсэн. Тэгээд тэгээ ихч маань бол тэгээ намайг тайвшруулаад за миний дөө ямар ч сургууль руу аяа. Ихч нь олоод араас нь явуулна гэсэн. Тэгээд 2-3 хоног хүлээсэн. Зүйлт маань байхгүй. Ихчээс маань хариу байхгүй. Тэгээд тэр үед болохоор айц маань ч гэсэн гайгүй багасаж ирсэн. Яг тэгвэл бүх зүйл энгийн явагдаад байсан. Тэгээд ер нь бол итгэл маань ерөөсөө тэг нөгөө бөөд итгэл маань ерөөсөө байхгүй болчих гэсэн. Тэгээд янз бүрийн юм туршиж үзсэн. Дөрсгүүдэж үзсэн. Тэгээ аав ээжийн зааж өгчээсэн зарим зүйлсүүд үгээс гарч исэн тий. Одоо орой хог шүрдэх ч юм уу, хумсаа орой авах ч юм уу тэг нэг юм дөрсгүүдмэр санагдаад яг ч юм нэг юм бие даацсан юм шиг том хүн болцсон юм шиг санагдаад байсан учраас ингээд бүх зүйлсүүд хийж үзсэн. Тэгээд бүгд болж исэн. Тэгээд ер нь бол atheist болж ирсэн. Ямар ч тийм имэх юм байхгүй. Эцэг их байхгүй. Загнах хүн байхгүй. Талтын хүч гэж байхгүй. Босон гэж байхгүй. Тий. Тэгээ ер нь бол том толгойтой гаралсан л та. Тэгээд тий ер нь бол энэ үед л нэлээн л дураар юмнууд хийсэн мэдгүй. Тэгээ тэрнээсээ бас одоо бодоход бол яг сүүлд нэг шарх авсан байсан. Тэр нь болохоор гэр бүлээсээ хол байсан. Тэгээ ялангуяа аав ээж хоёроосоо хол байсан. Тэгээд бараг 8 жилийн зай гарсан байсан сүүлд анзаархад. Мэдээж Японд бол 3 жил сурсан. Тэгээд Монголд ирээд ялч аавтайгаа ойлголцоо болцсон байсан. Тэгээ манай яг аавын талаас маань надад яг яаж зааж зөвлөх үү гэдгээ ч ойлгохгүй. Би болохоор яг аавтайгаа бас яаж харьцгааж ойлгохгүй. Тэ Японы юм байдэн штэ. Тэ Японы хүмүүс ч ингэж ажилдаг. Японч Монголоос илүү штэ гэж том толгоолол. Өсвөр насны арашин байна тэ. Арашин гарч ирсэн. Тэгээд тэ айгу чухал тэр яг гэр бүлтэйгээ байх. Тэр нандин цагуудаа л ерөн золиосон. Тэрийг бол мэдээж сүүлд би болохоор Эммануэль цуглаанд явдаг. Тэгээ Эммануэль цуглааны маань яг ирчүүдийн цаг гэдэг яг биднэрт гаргаж өгдөг. Тэгээ тэрэн дээр болохоор манай итгэгч ах нар манай гадаадаас ирсэн Кори гэдэг пастор ах маань Хавайс ирсэн байсан. Тэгээ бид нар нэг нэгээр амаа нээсэн л дээ. Тэгээ амаа нээгээд тэр яриануудыг сонсоход бол яг бурхан нэг тэр нэг хооронд байсан бидний нэг хооронд байсан үе хоорондын зайг нэг шууд нэг кликээр шууд ингээд нөхцсөн юм шиг санагдсан. Тэгээд яг тэр үед би яг анх эдгэрлийг ер нь бол асар томор мэдэрсэн. Тэгээд тэрнээс өмнө эдгэрлүүдийг мэдэрч л байсан л байх л та. Гэтэ ингэж болд юм байна гэдгийг яг мэдрээд нэлээд их нулимс тослуулж байсан яг миний санахаар. Тэгээд манай найз яг итгэлийн найз маань хүртэл хажууд бас ам нээгээд те би ингээд 3 жил би ингээд цуглааныхаа удирдахчийг хийж ин те ингээд намайг яг эдгэр залуунаас те 23 настай хүүхдийг ингээд цуглааны удирдахчтай авцсан. Тэгээ дээр нь ерөөсөө зөвлөх ментор туслах хүн ерөөсөө байхгүй. Тэгээ нөгөө цуглаан чи ирчүүд жоохон цөөхөн штэ. Тэгээд манай найзтайг яг үйлчсэн. Би тэгээ дагаа ер нь бол яг үйлчсэн. Тэгээ тэрэн дээр бол асар том мэдрэхлийг авч ирсэн юм байна. Хоёулын өсвөр наснд болсон зүйлээ зарим талаар адилхан юм шиг. Би бас намайг бас бүр бөө болно гэд. Тэгээд тухайд яг би нэг 10 жилийн хүүхэд байхдаа бахан зодонд оролцоод. Тэгээд нэг гарны яс сугараад толгоонд төмөр золгоод. Тэгээ одоо энэ ч ингэж том зүсүүлээд. Эдгэр болгоно 3 өөр үйл явдал. Нэг сарын дотор юм болчихж байгаа юм. Тэгсэн чинь манай ээж аав ер нь
бөөмө гэдэг дүүлтэй. Гэхдээ тэр үед одоо ямар нэгэн болох байлаа. Нэг юм биш байна бөөд үзүүлэх гэдэг. Тэгээ бөөд үзүүлсэн тэгсэн чинь одоо ингээд Монгод авахгүй наа ч уухтай хөхтэй штэ. Ингээд юугаа авахгүй бол ингээд үхэн хахацсан. Одоо энэ бол зүгээр л хөнгөн сануулга байсан. Цааш та ингээд өвгдөөцийнхээ үг ирж авахгүй бол ингээд үхэн гээд. Тэгээд би чинь би өөрөө бөө болохтой ч баярлаад. Бөө болъё те аалаа. Тэгсэн чинь бөөнрийн блог уншсан чинь оршуулгын газар очиод те нөгөө дивтирэн хөөдөг гээл. Оо ямар кул юм бэ гээл. Тэгээ бөөгийн юмур бахан судлаа. Тэгээ бахан явж ийсэн аа. Бас ирээдүйд гадаад мадад очивол тэгээд яад юм болмол гадаадад одоо оюутны байранд бөөлөөдөл тань биш гэж бодоол те. Тэр нь жоохон зөрчил үүсчихсэн л та. Тэгсэн чинь тэр нэг төрийн зайрын Чинбат гэдэг тэр хүнтэй таарсан дээр их баяртай байдаг. Тэр хүн бас яг ингээд үдчих өгöd өө тийм одоо заавалчгүй ороодох гэхгүй бол үхнэ гэдэг юм байхгүй наа ер нь уухтай юм байна гэсэн юм ярьж ирсэн. Тэгээ тэр үед одоо тэгж болиулаг бол одоо бас би одоо нэгэнд орцсон замаас гарахад бол хэцүү л байх. Одоо тийм ээ. Тэгэхээр тэр хүн бас намайг бас тэр одоо зүйлнээс ингээд амс хийхтэй эцэст нь яг бурхныг хайх одоо яг энэ замд болоос чиглүүлж өгч байгаа юм л та. Тэгээ айгүй сонин яг уулзахааргүй байсан амар тийм оолдтгүй хүн айгүй сонин биднэрлээ өөртөө залгаж андуурч залгаж таарч мараад тэгснэ за тэгвэл та өрөөд гэдэг тэгж уулзчихсан амар сонин. Тэгээд би бас яг тэр баг бахтныг үсгээ засуулахад би нэг өдөр үс засдгүй өдөр өсчөнд очсон байхгүй. Тэгээд яагаад ч л ер нь багаас өгөөг үс засуулдаг өдөр л үс засуулдаг айлын хөхтэйс. Тийм юм гэж л. Тэгээ нэг үс засуулдаг өдөр яагаад ч үлээ нэг очих шаардлагатай болоод маргааш нь сургуулаас нэг юм шаардчихсан ч үлээ. Тэгээд очсон байхгүй. Тэгсэн чинь үс засдаггүй өдрөөр үсчний газар ажиллаж идэг. Тэг би үсчих чээс та ингэж үс засдаггүй өдөр ажилт юм уу? Тэг ингэж хүмүүс ингэ орж ирээд байгаа байхгүй. Тэг энэ хүмүүс ингэ зүгээрээ тийм үү гэдэг гайхаад асуугаад байгаа. Тэгсэн чинь нөгөөдөг л орж ирж илээд шүү дээ. Тэнгүүд нөгөө үсийг амар нандин толгой дөрөндөө мөрөж болохгүй гэдэг багасаа би тийм л юм айгу сайн өссөн. Хүүхд мөх толгойн дөрөхөр амар ууралж муралдаг. Тийм байсан. Тэгсэн чинь нөгөө миний үсийг чинь ингээд үсчин зүгээр ингээд шүрдээд хогийн юмд хайчиж байгаа шүү дээ. Тэгээд үгүй ер нь одоо энэ тэр үед яг нэг 13 4-т байсан баг. Тэр үеэс ер нь нэг юм сонин санагдаж ихсэн. Тэр багаас дагж исэн зүйлүүд. Тэгээ би нэг 17 орчимд насанд хүрэнгүүтээ за ер нь үсээ одоо өдөр сутаар харахгүй гэж бодож. Тэгээд одоо тухайд ямар нэгэн шашны ихтгэл үнэмшил байхгүйгээр зүгээр л тэр өдрүүдийг даахгүй байж үзсэн. Тэгээд гүй эн чинь зүгээр ямар ч асуудалгүй л шүү дээ гэл. Тэгээ ер нь аав ээжтэй яг тухайд хэлж лээсэн. Тэгээд нэг тэр хүмүүсийн ихтгэл үнэмшилтэй. Төстэй зам л байна тий. Тэгээ энд бол ерөөсөө ямар ч би бол бөөгийн эсрэг ямар ч юм яриаггүй зүгээр өөрийнхөө гэрчлэлийг л ярьж байгаа шүү дээ. Та ч гэсэн гэрчлэл ярьж байгаа шүү дээ тий. Тий. Яг тэгээд бидний итгэлч бас яг бөөгийн итгэлтэй жоох эсрэг болчиход байгаа юм л та. Гэтэ яг надад бол аль болох тэр хүмүүстэй нэг юм дайсхан цаад авах шаардлага. Миний тэр хүмүүсийг та нарын буруу миний зөв гэж одоо хэлэх сонирхол байхаас илүү зүгээр би үнэхээр зөв юмд итгэж байгаа бол тэр хүмүүст ингээд цааш нь түлхчихгүй хэ шиг ингээд харуулмаар байгаа байхгүй. Тийм. Окей. За. Тэгэхэд одоо нэг ах нартайгаа суугаад ярилцахад эдгэрэл байсан гэж тийм. Тэрийг тайлбарлавал юу гэсэн үг? Ах нартай ярихаар Прист гэд суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт app хаач хизээч хана. Гэрэлт app. Саяны гэрчил болохоор би яг бага насныхаа яг өсвөр насныхаа яриаг ярьлаа те. Гэрчлийг ярил хүүхдүүдэд бол айгүй хүрх байсан баха. Одоо болохоор ах нартай би бол ах нартай бол үнэн хайртай. Тэгээ би таны яг урилгыг бол бүр ингэж баярлаад авсан. Таныг бас уурхаад баярлалаа. Бадралахаа гэлээ. Баярлалаа. Нэр төр ирээ. Тий. Тэгээд чамдаас ирсэнд баярлалаа юм. Одоо тий гоё чухал хүн. Баярлалаа. Тэгээд ер нь ах нартайгаа ингэ суухаар тий яг сүүлийн үед л ойлгож байна л да. Одоо нэг төлөвшөж ирж гин 26 нас хүрж гин тий. Одоо нэг сэтгэл хөдлөлийн тархи нь хаагдаад тэгээ аль болох нэг юм тунгааж бодохгүй аль нь зөв юм буруу юм тархины урд хэсэг нь илүү хөгжөөд тий тархины урд хэсэг хөгжиж эхэлж байна. Тэгээд ахын сургаал алт юм байна. Дуусаад тий фокусэрч дуустдаг нас. Ахын сургаал алт юм байна. Дүүн сонсд юм байна. Тэгээ ер нь бол тий тэгээд тэр ширээн дээр айгуу тийм өрмөц зүйл болсон. Тий. Олон айлын гэр бүлүүд бас тэгж суудаггүй байх гэж бас бодож байна. Яг тэгвэл би
өдөө 26 наслахтаа тэгэж те зөвхөн ирчүүдэрээ хамаад саднараа тэгэж цуглаж үзээгүй. Яг нь гэр бүлийн уулзалт гэвэл те миний санахаар бол яг айгүй бол имээ те ээжүүд байгаад байгаа. Тэгээд те аав нар найзын, ах нар найзын гэх тийм асуултууд байсан. Тэгээд байгаа байсаарч байгаа зөв. Тэгээд яг тэр үед яг итгэлийнхаа ах нартай сууж байхад бол миний зовлон ямар инээдтэй байл гэж бодсон. Би яг тэр үед тустай байсан. Тустай гарцсан 19-т би нэг байр түрээслээд анхудаа нэг өрөө байр түрээслээд нэг зөрг гаргаад амьдэрч үтсэн. Тэгээ хувхаа броколцсон, хувхаа бүр ингээд хоосон, керма хоосон. Хоол байхгүй. Тэнд хэдэн он тий? 24 онд байхгүй юу? Тэгээ нөгөө казан захаанх ирдэг үйлдвэрлэл гэсэн. Яг тэрнээс нэг 2 сар юм. Тэгээ би баг тэр ширэнд хоол идэх гэж л очсон. Хүмүүс цуглаанд очих хоол идэх гэж очдог гэдэг шиг. Тэгээ би нэг тэгэж очиод бид ах нарын яриг сонссон чинь ихнэр хүүхэд байр сав, санхүү, мөнгө, эрүүл мэнд бүгдийн золиослцсон. Хиний төлөө, гэр бүлийнхэн төлөө. Надад гэр бүл байхгүй шүү дээ. Яг ховийн зохиосон гэр бүл байхгүй тэр үед. Одоо ч байхгүй л юм л да. Тэгэнгүүт миний зовлон те зүгээр маргааш нөгөөдийн талхан дээр тэгээд ингэж байж байгаа бол ах нарын насан дээр би бол алингаа алдах юм байна гэж бодоод тэгээд би бол асар их хүндлэл, асар их хайр төрсөн. Тэгээд мэдээж анхээр тусламж гуугаад ирүүл надад туслаад те дэмжээд өгөх туршлагатай те амьдралын ухаантай ах нар маань байгаа юм байна гэсэн түшиг тулгуур байсан. Тэгээд тэндээс хоошоо чи намайг хүмүүс болохоор ингээд чи арай л ийм сексист гэдэг байхгүй юу? Ингээд тэр ир хүндээ хайртай ч юм уу. Ингээд ирчүүдтэйгээ бодод. Гэхдээ яг тэр эдгэрлээс хойш бол би яг нэг юм болцсон. Тэгээд ирчүүдтэйгээ илүү цаг өнгөрөх хэрэгтэй юм байна. Тэ ялангуяа эрэгтэй найзтай. Би бол эрэгтэй найзтай нэг цаг өнгөрөөдгөө байсан юм шиг байгаа мэдгүй. Ялангуяа цуглаан дээр те мэдгүй юу гэж бодд тийм. Би нэг зөвхөн саксныхантайгаа байх хүсэж идэх тийм жожиг гэх юм уу. Тэгэхээр нэг юм сакснаасаа гадна нэг юм өөр нийгэмлэг те тэнд нэг найзуудтай болоод ирчүүдтэй болоод тэгээд ингээд эрэгтэй хүмүүсийн одоо зовлонч адилхан штэ бас яг эмэгтэй хүний ойлгохгүй юмнууд гэж бас байгаа. Тэрэн дээр тэгээ ярилцаж эхэлсэн анзаарч эхэлсэн. Тэгээ ингээд илүү те би ингээд гэр бүл зохиох хэрэгтэй юм байна. Тэгээ эрэгтэй хүн байхын тулд би хайрлаж тэг хамгаалж хангах хэрэгтэй юм 3 хэ байгаа юм байна гэж ойлгоо те. Тэгээ энэ дээрээ хідүүлээ яаж ийм тэг залуучууд болох уу? Тэгээ ялангуяа ирчүүд бол яг сүнслэг манлал аягуулсаа хийх хэрэгтэй гэж манай элч маань ирж исэн. Тэгээд янгуудтай сүнслэг манлал гэж юу юм те? Тэднийгээ ярьж эхэлнэ, ах нараасаа асууж эхэлж байгаа юм. Найзуудтайгаа ярьж эхэлж байгаа юм. Тэгээд манай элч болохоор чин зэрэг гэдэг элч байгаа. Дуучин цэлмүний аав. Тэгээд би бол бид нар бол 7 хоног болгон хоорондоо ярилцдаг. Тэгээд ирчүүдийн цаг гэж яг ярилцдаг. Тэгээд сүүлд бол манай элчийн хэлснээр бол бурхныг ганцаараа дагдаггүй. Бурхныг багаараа дагдаг гэж айгу үгсэн. Би яг үгчил санахгүй. Гэхдээ яг нэг юм утгатай. Тэгэнгүүт яг уу яг нэг ярьсан байх гэхээр нөгөө яг итгэгч хэрэг хүмүүс нэг юм уйтгартай гэж бодоод тах шиг байна. Ингээл гэртээ суугаал залбираал байдаг те. Юм гуугаал залбираад байдаг. Ерөөсөө тийм биш те. Ерөөсөө ингээл явж лээ те. Та нэг юм одоо түрүүний ярьж байгаа эдгэрэл те. Ингээл эдгэрэл гэхээр чи тийж шарах байна те. Шарахтай байдаг. Тэгээ нэг нэгэндээ очиж ярина. Нэг нэгний хотлоо залбирна. Тэгээ хамтаараа цуглана. Одоо жишээ нь хоёулаа ингээл байнгут те. Би биндээ ингээл айгүй их дэмжлэг болоод те. Та надаас сургаал би танд ч бас ингээл дүүнэр манай үе нэг юм байна гэж мэдүүлээл те. Ингээ явж явах л айгүй чухал юм байна. Айгүй сайн ойлгосон. Жишээ нь итгэж хүмүүсийг амар өөдгөртэй гэж боддог гэдэг шүү дээ. Би тэгвэл одоо яг нөгөө талаас нь асууя л да. Тэгээ үл итгэгч хүний өнцгөөс. За. Гэхдээ тэгээд нэрнгээс л өөдгөртэй юм шүү. Нэг сүмд яваал те. Дуулж муулаалгаа юм яагаад байгаа. Тэгснэ ууж идэхгүй. Тэгээд тэгээ нэг нөгөө залуучууд нийлээд нэг стрип орё ихэр заяан тиймэнд явахгүй.
яг өөдгөртэй амьдраад байгаа юм биш үү? Лаг асуултаа. Үйл итгэгч хүн те. Та нар үнэхээр өөдгөртэй юм биш үү гэвэл одоо би тэгэхээр ятгах нь шүү те. Итгэлийн амьдрал юм өөдгөртэй биш ээ гэх гоё сонирхолтой хэсэг нь ярьж өгнө шүү те. Тийм. Саний зүйлүүд юу нэг яг тэгээд те. Би бол багийнхандаа айгу сайн мэдээ ярьж байгаа. Тэгвэл тэр жишээнүүдээсээ яриул те. Мэдээч найз нөхөдөө айгуух ярихыг хүсэж байгаа. Сайн мэдээ. Тэгэнгүүт мэдээч зарим зүйлүүд дээр те хамтдаа байхгүй байх үе байгаа те. Одоо тэ нийлдгэр те. Ингээл гарч орё л да те. Ингээл нийгмийн те 5 дахь өдөр болж штэ нийгмийн төрсөн өдөр те ингээд хамт байл да гэвэл би яг эхэндээ тэгж муухай харагдуулдаг байсан. Би өөрийгөө жоохон буруутгаж энэ дундад ярмаар юм те. Эхэндээ би бол яг итгэлийн амьдралыг айгу өөдгөртэй харуулдаг байсан. Жожиг, гажиг, муухай тийм нөгөө хэдийгээ жоохон буруу шаасан те. Тэгээ эсэргээрээ ингээд төлөвшөөд одоо итгэлийн амьдралыг судлаад нэг ойлгож эхэлж штэ. Тэгэнгүүт заавал би тийм муухай жожиг байх албагүй мэн гэж ойлгосон юм бол сонирхолтой байж болох юм биш тэгээд. Тэгэнгүүтээ яг нэг сүлд амаас ахтай л ярьсан юм л та. Амаас ах бол тэг ингээд цуглаанд явж байгаа хүмүүс болохоор ингээд нэг бүдэрчгээр ингээд буцаад ирдэг юм аа. Тэгээд ялангуяа ирчүүд тэгээд бид нар чинь айгуу бол авчлага байгаа шүү дээ. Ингээд эмхтэн хүн дээр унж ийн, архит арсан дээр унж ийн, тэгээд шоу цэнгийн дээр унж ийн. Янгуудаа ерөөсө бурхнаас холдчихдаг. Тэгээд бурхнаас холдуулахыг хийн үсэж байгаа те. Ганц л муу ярийн нөгөө гармаал өсөж байгаа шүү дээ. Баярлалаа л гэж. Тэрнээс бурхан бол бид нарыг бити хизээж бид надаас холдоосоо л гэж өсөж байгаа шүү дээ. Янгууд ер нь л айгүйх ойлголтуудыг авч байгаа. Тэгэл би бол хаяа найзуудтайгаа гарна. Тий шоу цэнгэн дээр те залуу хүн байна. Тэ гэхдээ нэг 80 20% нэг маягтай юм бүр тэгж солиогоо алтлаа гарахгүй. Тэгээ хамт гарна те юм жоохон юмнууд тэг мэдээж ажиглана. Ингэж гард юм байна. Манай үеийн юм байгаа юм байна те. Тэгээ ойлгоно. Илүү хамт байх гэж хичээж байгаа. Тэг би өөрөө бас тэгтээ яг тэр нийгмийн сонирхолтой байдал нэг сонирхолтой байхаа болцсон байна гэдгийг анзаарсан. Магадгүй нөгөө дөрөвний яриад ахаасаа баахан сургаа сонссоор байгаа те. Жоохоо хашир болоо те. Ийшээ явах хэрэггүй юм байна гэдэг тэгж жоохон бодцсон байж магадгүй шүү те. Өглөө надад кофе уугаа суух аягүй гоё. Ингээд кофе уугаал ингээд юм яриад суух нь аягүй эрүүл. Тэгээд уусаа том зүйл зорж байгаа болохоор. Тэг би яг сонирхолтой болгож яриххээр одоо бол ингээд одоо ингээд юм байхгүй. Тэгээд тэгэл чамайг дэмжиж заяа. Угаасаа л чамтай нэг саналтай л байгаа л да. Адилхан итгэж. Тэгэхээр асуулт маань бол хүндлэнгийн хүнцгөөс буруу ойлгож идэг гэж магадгүй гэсэн байдлаас асууж. Би 3 жилийн өмнө сүүлд яг комедид хараад байжсэн чинь хэдэн хүмүүстэй танилцаад тэгээд ажгүй сайн залуучууд байсан. Тэгээд нэлээ яж дуусаад харих гэсэн чинь ерөөлөө стрип орё. Тэгээд манай найз сайхан нэг стрип клуб нээсэн. Тэгээд энэ ч очоо бүх юм тэгээд би даах гэж байгаа юм. Тэгээд тэрэнд бол явахгүй. Тэгээд тэрэнд явдггүй нөөрөө өөдгөртэй гэсэн үг ш. Тэгээд тэрэнд явах нь өөрөө бас тийм сайн сайхан гэсэн үг ш. Тэгэд Есүсийн хэлсэн зүйл бол тэгээд нүдчи эдэр эмхтэйг харан тачаадах төдий зүрхэндээ завхаарсантай адилхан. Тэнгүүд тэрийг нөгөө очоод ингээд харчаад би дараа нь өөр эмхтэй бодохгүй байх надад амар хэцүү байхгүй. Тэр чинь амар тод үлдэн штэ яг урд ингээд тэр бүжгийг үзүүлбэр хийх юм бол тэгээд эдгээр чинь амар седактив байна. Тэнгүүд тэр чинь толгойд үлдчих байхгүй. Тэгэхээр би өөрөө тэрийг харангаа их нэртэйг үнэнч байх гэж тэмцэх надад амар хэцүү байхгүй. Тэгэхээр анхнаасаа тэрийг толгойдоо оруулдаггүй бол надад энэ тэмцэл амархан байгаа байхгүй. Би өөрөө тэрийг хараад байж байгаа ингээд өөртөө амар инпут оруулаад байна ш. Тэгээд тэгжсэн дараа нь тэрийг бодохгүй тэгэхээр амар хэцүү зөрчил болчих. Бас чиний яриад байгаа тэр нөгөө хүмүүсийн зүйлс дээр нэг таалагд одоо тий гэдэг дээр адилхан надад бас хүмүүст таалагдах гэж хичээх нь амар багассан юм шиг санагдсан. Өмнө нь болохоор хүн угаасаа нийгмийн амьтан учраас нийгэмдээ л би одоо ингэж хөлөө олж иж
хүн шиг амьдрна гэж боддог. Тэнгүүд одоо үгүй одоо бол би бурхны үгийн дагуу байх хэрэгтэй. Тэгээ бусад зүйлийг бурхан ивэдэг гэдэгт итгэдэг. Тэгээд яг амьдрчаар амар гоё юм сэтгэл амар тайван болоод тэгээд өмнө нөгөө хүсэж байсан хүмүүс таалагдах гэдэг чинь амар эвтэйхэн болчих. Харилцаанууд аягүй эвтэйхэн болчих. Өмнө нь болохоор би илүү хүндэлдэг хүнтэйгээ илүү жоох юм тал засч харьцах ч юм уу те. Гоё яриа өдөх гэдэг. Өөрөө чимэг болчихгоо нэг жоох яриа өдөх гэдэг ч юм. Нэг тийм байдал хийгээд байсан шүү дээ. Тэнгүүд бурханд итгэчихээр ер нь л ингээд нийлэхүүд аягүй тайван тэгээд чимээгүй байвал би хэлээ зү те. Нэг тийм одоо тэгээд шаардлага алгадаа те. Тэгээд ер нь яг Виктор Франклин үг гэдэг нөгөө хин намайг юу гэж бодох бол гэдэг энэ дэлхий дээр хамгийн аимшигтай шорон гэдэг. Тэгэхээр нөгөө яг тэр шоронгоос чөлөөлөгчдөг нь аюу тум давуу тал юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгээ хөндлөнгөөс харсан хүмүүст бол нөгөө Библийн нэг зарчим бол баяр баясгал гэдэг чинь бидний сүнсний үр жимс. Яг зөв амьдарч байгааг шинж байдаг байхгүй. Тэгэхээр ууж идэхгүй наргиз цэнгэхгүйгээр баярлаж хөөрч болно. Тэ хүүхдтэйгээ тоглож болж байна тэ. Эсвэл одоо багаараа хаяа CS тоглолцдог итгэгчнэр байж байна тэ. Гэх мэтэр ингээ бид нар ийм одоо happy байж болно. Joyful байж болно. Гол нь тэр нөгөө уухыг бол яг нүгэл гэж тооцохгүй. Тэгсэр нэ уусны дараа бол яг нүглийн замууд нэгддэг байхгүй. Тэгээ согтуурагчид тэнгэрийн ханжилт багтахгүй гэж бас байдаг. Тэгээ согтуурж байгаа үед бол угаасаа л төгөл өвтөх юмуд хэлдэг. Тэрнээс биш хүн өдрийн цаанда нэг пивми уудаг ч юм уу те тэр мөр бол европчууд уудаг штэ. Тэрэн шиг бол нэг тийм асуудал байхгүй л гэж боддог штэ. Яг зөв тань зөв шүү. Би тэгвэл яг сонирхолтой болгол идэгрэх тэ тэгээд төлөвшөх тэгээд сэтгэл зүгээ захирч сурах тэ одоо self control гэж байгаа шүү тэ. Тэрэн дээр бол тэр бол хамгийн секси юм байна уу? Nice яг үнэ. Надад бол одоо тэр секси сонсгож байна. Nice. Би бол надад л чинь бол дөрөвний тэр happy тэ тэр 6 цэнгэлээс бүгднгээс нь илүү гэж бодож. Тэр талаар яриач. Тэгээ таныг хэлсэн чинь нөгөө Галат номын 5:22 санд орж ижин л та тий. Сайн сүнсний үр жимс гэдгээ тий. Хайр, баяр баясгал, төвчээр, биеэ захирах уу тий. Сайхан сэтгэл. Тэгээ энэ бүгд л ер нь бол одоо бидний яг үүрэх штэ тий. Ийм олон сайн үр жимс гаргах хэрэгтэй. Яг уу би бол саяхныг хүртэл айгүй их тийм гим нүгэлтэй айгүй ороогдож байдаг байсан юм. Ингээл гим нүгэл ичлээ. Би муу хүн юм байна. Гэлтэй мэдгүй жаа хүүхдийн бодлууд шиг л тэгээд тэгсэн зүгээр ингээл зүгээр одоо би бол энгийн материал бодож байгаа юм л та. Материал бодонгоо за би окей муу юм хийжлээ. Тэгвэл би энээсээ давуулсан тоогоор сайн юм хийх хэрэгтэй юм байна. Тэгээ мэдээж энэ муу юмнуудаа зогсоо штэ. Тэр одоо муу үр жимсийг ургуулж байгаа мөчрүүдийг тастаж авна. Тэгээ сайн үр жимсүүдийг ургуулах хэрэгтэй юм байна. Тэгээ би ургуулсан тэг мэдээж залбирал энэ дээр бол маш их залбирсан. Ялангуяа сая тоглолтуудынхаа турш тий мэдээж нөгөө сагсан бөмбөг айгүй их тийм нэг дайралтууд ирдэг, хавчлагууд ирдэг, сэтгэл зүйн тулаан явагддаг. Тэрэн дээр аль болох тий сайн үр жимсүүдийг илүү гаргах гэж хичээсэн. Тэнгүүд одоо тий муу сүнсний үр жимсүүд бол тий уур хилэн тий одоо атаачдөө бие захирахгүй байх байдал гэх тэрэнгууд тэр болгоныг шууд тэр доорн газар дээр нь залбираал. Тэгээ эсрэгээр нь би сайн одоо бие захирах дээр айгүйх залбирж явж исэн. Тэрний дараа нь үр жимсүүд гэвэл мэдээж хожил авсны дараа тий одоо ихний шатыг давах. Тэ одоо манай Сэлэн Бодос баг маань түүх амжилт үзүүлсэн сая аврагын зур одоо finals руу түүхэндээ гарч ирсэн 3 жилийн дотор. Тэгэнгუთ тэрний дараах одоо бид нарт бол хангалттай амжилт авахгүй яг. Тэгээд тэрний дараах баяр хөөр, хайр, тэр бусдаас тэр хөгжөөнд дэмжигчдээс маань ирж байгаа хайр, манай ээж аавын баярлж байгаа хайр, найз нөхдийн тэр сайхан сэтгэл. Тэр бүгд бол юутай зарцуулшгүй бүр нэрэнгээс цаагаар. Янгууд ямар ч байсан энийг ямар ч үргэлжлүүлэл явах хэрэгтэй юм байна. Тэ. Янгууд одоо нөгөө хэлээд байгаа одоо эрэгтэй хүнийхээ үүргийг биелүүлж чинь, итгэгч хүнийхээ үүргийг биелүүлж чинь те. Би эргэн тойрныхаа хайрлж чинь, хамгаалж чинь. Ээж аваагаа бахархуулна гэдэг бас те маш том үр дүн нэг шүү дээ те. Эцэг ихээ ачил гэж Библиэлд ирдэг. Манай монголчуудын бас сургаал эцэг ихийг ер нь маш их хүндлэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө явж ер нь сайн явж те эцэг ихээ бахархуулна гэдэг чинь л одоо амар том
одоо бас тэгж ачийг хариулдаг юм ахэд айгүй том зүйл хийж байгаа байхгүй тий. Одоо эцэг эхийнхээ өмнө одоо сүгдэж мөргөөд яах вэ тий. Яг ямар ч байсан хайрлж инэрээ тий ачийг хариулах гэж оролттой тий. Хүндлээ тэр зүйлүүд ч айгууж байгаа юм тий. Тэгээ сүүлд би яг аавасаа яг тэр хайрыг мэдэрсэн яг. Бид нар байрлалцсан байсан. Holiday Inn гэж зочид буудалд 12 давхарт нь байрлалцсан. Тэгээ би өрөөндөө ганцаар сууж ирсэн. Тэгээ тэнд бол масар их сэтгэл зүйн тулаан, асар их залбирал, ганцаардл тэр зүйлсүүд явагдчихсан. Тэгээ би ганцаараа ширээний хаар суудсан. Тоглолтынхаа төлөвөө гаргаад тэгээд аваргын цувралсан баха. Хасын үлгүүд багтаа тоглосон. 2 тиг болсон. Тэгээ манах тиг буюу 2-оор доор нь явж исэн. Тэгээд маш их дайралт, маш их дарамт тэр зүйлсүүдэд дор ганцаараа сууж исэн. Тэгээ мэдээж залбираад тэгсэн манай аав залгаад надтай баг цаг 30 минут юм ярьсан баг. Гэтэ ярихаас өмнө аав нь ганцхан үг хэлчих гэж баг цаг 30 минутын ганцхан үг. Тэгээ аав нь Америк явах гэсэн аав нь онгоцны бодол дээр ирчлээ. Гэтэ хүүдээ нэг юм захимаар байна гэд. Тэгээд манай өөрөө мэрэгжлийн саксофоны тамирчин байсан. Тэгээд миний яг явж байгаа замлыг аль хэдийн туулцсан гэсэн үг. Тэгээд дээдлигийн 2 удаагийн авраг. Тэгээд ганц юм билээ гэж яагаад асар хэмэрч өгсөн. Тэгээд ихтэй манай аав асар гоё аргаар хэлсэн надад бүр. Тэрнээс их бусад хүмүүс шиг намайг шууд загинж болохгүй байхгүй. Чи 2 дэг байна ингээл шууд ингээд зүхээд би өөрийгөө зүгцсэн байгаа шүү дээ тэр өрөөнд. Тэрийг мэдэрсэн байгаа байхгүй тэгснэ. Бодож ясна аав ярьснаа. Миний хүү аав нь чамаар бахархаж байгаа. Энэ өдийг хүртэл ирсэн чинь тэгээ миний сэтгэлийг бүр дүүргэсэн байгаа. Аав нь зөндөө баяртай байна. Аавынх нь найзууд хүртэл ингээд чамайг ярих тутамд би ингээд талархаж байгаа миний хүү. Гэт тэгэхэд би нэг юм мэдгүй. Тэр мэдрэмж би бол үгээр хэлж чадахгүй байна. Үнэхээр баяртай байсан. Би бол уйлсан баг. Тэгээд дараагийн тэр хэлж байгаа сургаалууд мэдээж тэр сургаалууд тэр бол зэмлэлт чиглүүлэлт тэр хатуу өгнөд орж ирж байгаа юм. Тэгмээд тэр баяр баясгалыг ер нь бол агуух тэрэнд донцсон гэх юм уу тий. Маш олон хүмүүсийн бас насаараа мэдхгүй бас хайдаг зүйл. Яг ээж аав нартаа таалагдах гэж аягүй их юм хийдэг юм хүмүүс мэддэггүй. Тэгээд сонгож байгаа мэрэгжил энэ төр нь явж ингүүл ээж авдаа таалагдах та гэх мэт явдаг. Ямар ч гэсэн баяр хүргэе тэр баярлалаа. Тэ нэгсэн дахиад саналаа шүү дээ. Миний хувьд бол манай аав ер нь юмны эсрэг талыг хардаг. Юм их эвх тийм шүүмжилдэг хүн байсан. Байсан гэж одоо ч тийм л дээ. Одоо байгаа л да. Нас орсон юм шиг шүү дээ. Тэгээд багаас би юу н аавда амар тэрсэлж өссөн. Ягаад гэхээр нэг юм зориглохоо орл ингээл ягаад идэг. Эсрэг яриад идэг. Тэгээд аавтайгаа айгу үл ойлголцож өсөөд. Тэгээд яг их сургуульд орох үеэс ер нь намаа нийлэн үнэлж эхэллээ. Яг Монгол улсын их сургуульд яг нэг орж чадна гэдээ орохоос эхлээд. Тэгэл тэрнээс хойш яг нэг зөв шийдвэрүүд гаргаж явсараад. Хожим зүгээр яг надад таалагдсан хэсэг нь би яг ээж аавд Иесус Христийн талаар ярьдаг байхгүй. Тэгээд тэр хүмүүс бол ер нь Иесус Христийн шашинд итгэлд бол ер нь дургүй хүмүүс байсан. Дандаа нөө муу юмнууд сонсч ирсэн тэр итгэлийн талаар. Тэгтээ манай ээж аав бол тэн дээр нэг тийм дургуцаагүй. Тэгээ ээж бол ер нь баг тийм илүү нэмж сонирхсан яагаад гэж байгааг юм. Яагаад тэр нөгөө манай ээж авч намайг яг одоо тийм бясалгалын одоо тийм нөгөө юмд явчаад ирэхэд тосоод авдаг ч юм уу тийм хүргэж өгдөг ч юм уу тэр зүйлүүдийг хийлцэж намайг угаасаа тэр юу туулж явсныг мэддэг байхгүй. Өөр шашнуудаар юм хайж явсныг. Тэгээ манай би ч одоо ховс мовс тийм нөгөө астрал аялал кондалини аура тийм өмнөх насны ховс brain wise гэдэг хүний өөр юу илээ төмөн янз бүр сонирхож үзсэн буддизм дээр бясалгал тэгж явж байгаад ерөөсөө яг Иесус Христ тэгэхээр тэр дундуур Иесус Христийг би уламжиж байсан. Тэгтээ надад нэг таалагдаагүй. Сургаал нь таалагдахгүйсэн. Нэг л биш ягшмал ч юм шиг санагдал. Тэг яг сүүлд яг нэг 27 молоотой байхад итгэсэн. Тэг яг тэр үед яг юм сэтгэл айгуу төлөвшөөд өөрийнхөө зах хязгаарыг мэдээд өмнө нь бол жоохон ойрхон байгаад байгаа шүү дээ. Би ч одоо өөрийгөөс таалан тална. Жоохон л өстой ертөнцийн гол дөрвө гэж боддог байсан. Тэгэнгүүт яг өөрийнхөө хүчний хязгаарыг үзээд сэтгэлд аруусаад тэгээл яг нөгөө мотоциклд очоод найрамдалт би ингээл нөгөө тэр өвсөрхөг тэр газар очиж зогсчоол ингээл айгүй их юм боддог болсон. Тэгээл амьдрал ер нь нэг амар юм утгагүй санагдаж эхлэв. Ер нь айгүй их багаас амьдрал амар их утгагүй санагддаг байсан.
Тэгэл гоё явж байгаа л хэсэг байж байгаа л тэгэл утгагүй санагдаа л идэг гэсэн. Тэгэл юм хайгаал яг дандаа яг юм шашны талаас юм хайдаг гэсэн баггүй багаас. Тэгээ яг энэ удаад Есүс Христийн тал дээр яг яг гоцын бүзэгдэл болцсон. Яг нэг юм үзэгдэл үзсэн гэдэг шиг тийм болцсон. Тэгээд яг одоо би энийг сонсчоод энийг мэдчихэд итгэхгүй бол над шиг тэнэг хүн байхгүй. Бусад хүмүүс итгэхгүй байж болно шүү дээ. Сонсог юм чинь. Би тэрийг сонсчоод итгэхгүй бол над шиг тэнэг хүн байхгүй гэж бодсон байхгүй. Тэгэл ерөөсөө Есүсийн энэ талаар судалсан. Тэгсэн чинь миний нөгөө яг амьдралаас авдаг тухайн үеийн зугаац ингээл баяр баясал тэр зүйлүүд бүгд болох хэрэгтэй болж байгаа юм. Олон эмэгтэйтэй өнгөцгөн харилцаанд орж болохгүй юм. Тэгээ тэр нөгөө тэр чинь багаас хэвийн Холливуудын кино дээр хэвийн гэж тарих угааж өсгсөн байхгүй бид нарыг. Тэгээ Холливуудын кино дээр ерөөсөө нөгөө гэр бүлийн тэр ариун нанд имийг хүндлэнэ гэж байдаг. Тэгээ айгүй замбраагүй байх нь амар хэвийн шитэй гоё шитэй гэж харуулдаг байхгүй. Тэгээ тиймэр өссөн. Тэгээ тийм дотор байжгаад буцаад яг итгэгч яг Христийн тэр юг судлаад үзэнгүүт амар хэцүүс надад даахад. Гэтэ яг одоо би мэдсэн юм чи мэдсээр байж тэгээ одоо тэгээ даахал хэрэгтэй шүү дээ гэж бодлоо. Тэгэл даахчаа. Тэгээ яг даахсны дараа бол үнэхээр яг эцсийн цэг нөгөө сүнслэг альбом сүнслэг хэлэл Есүс Христ тэрээр дуустдаг гэдэг чинь яг бол надад тэр болсон. Амен. Үнэхээр яг ингээ бүх асуултанд хариулагдчихж байгаа байхгүй. Одоо адаглал зүгээр би сэтгэл санаагаар шаналаад гэртээ хараад одоо магадгүй жоохон стресстэй уцаа авах суух байсан бол би зүгээр шууд магадгүй нэг хөл доороо дэвсэх юм тавиал тэгэл харанхуй өрн залбираа сууж байгаа байхгүй. Тэгэл 20 минутын дараа дэлхийн хамгийн зөрөгтэй хамгийн жаргалтай хүн болсон байж байгаа байхгүй. Зарим өдөр ингээд бүтлгүүцнээсээ болоод ч юм уу те өөрийгөө ингээ үзий ядаад гэртээ ингээд орж ирээ залбирч зүрхлэхгүй зүгээр ингээд хог шиг мэдрээд өөрийгөө шалан дээр хайж байгаа байхгүй. Хог хайж байгаа юм шиг хаймаар санагдаж байгаа байхгүй. Тэгэл амар хэцүү байж байгаа л яг нэг 20 минут залбирсны дараа зүгээр л бурхны тэр бүүн хайр тий энэ ертөнцийн чинь бурхан бүтээсэн шүү дээ. Миний итгэж байгаа бурхан чинь бүх юмыг мэдж байгаа. Эхлэл төгсгөл бүх юмыг мэдж байгаа. Энэ бурхны ертөнцид бүх юм гайхалтай шүү дээ. Би яг юундаа яагаад юм тэ нэг би үгцэн байсан чи ер нь энэ ертөнцид явдахаар явна шүү дээ. Би нэг жижигхэн төмпөн шандган дээр л зовоод исэн юм шүү. Тэгэл амар зориг ороод. Тэг яг нэг тогтмол даваа тал бол одоо яг тэр чиний яг яриад байгаа тэр залбирал миний хувьд бол яг тийм байдаг. Хизээч би одоо тайж ганцаараа биш. Асуудлыг туулахад үргэлж мэрэгэн бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг мэрэгэн ухаантай бурхантай хамт байдаг болохоор айхан байхгүй. Халелуя. Мухаммед Алигаас нэг удаа та хэдэн бие амуулагчтай явдаг вэ гэсэн байхгүй. За. Тэгсэн чинь ингээ Мухаммед Али хүмүүс ингээ шоолоод инээгээд байхтай. Мухаммед Али яг яагаад бие амуулагч хэрэгтэй. Тэгсэн чинь Мухаммед Али нэг гэж байхгүй. За. Тэгээ Мухаммед Али муслим хүн байсан л да. Тэгээ тэр нь нэг хүн болохоор хөл байхгүй. Тэгээ гар байхгүй. Тэгсэр намайг амар хамгаална. Тэр нь бурхан гэж байхгүй. Тэр нөгөө бурхантай үний яг сэтгэлгээ ингээд нөгөө баргийн юмнаас айн няцна гэж байдгүй. Хүн юмд доромжлуулчих уу, яачих уу, ийчих вэ гэж нэг яахгүй. Эсвэл ингээд юм ингээд тодорхойгүй байгаа юм зориглож ороход амар сайн болчихдог. Бурхантай хувьд. За та тэгэл харын даагаараа танд итгэл орлоо шүү гэл ортог. Тэгэл үнэхээр одоо тий зүгээр орой зогсоол олддгүй газар зогсоол олдохоос эхлээл ингээл гайхамшигд бол үргэлж байдаг л та. Вау. Та бол яг логикоор бодож байгаа л яг итгэжсэн юм байна тий тэр 27 настай та. Яг логикоор биш. Логикоор бодохоор би итгэдэг байсан. Логикоор бодохоор би нөгөө сургаалуудыг бүрэн мэдэхгүй учраас яг бүрэн логикоор холбож ойлгож чадахгүйсэн. За. Тэгээд надад өнгөцгөн хараад айгу утгагүй санагдчихад байдаг гэсэн. Нэг хацраа алгадвал нөгөөдгөө алгадвал малгадвал юу яриад байгаа юм гээ тий. Тэнгүүд би ер нь бол гоц үзэгдэл үзсэн. За одоо яг ярьчээд одоо ингэж одоо танилцуулга гэсэн шүү. Яг тэр өдөр нөгөө дайралцааны өдөр байсан байхгүй. Тэгээ комедиануудад нэг ийм ойлголт өгдөө. Яг фейлдэн гэдгийг мэддэг өдөр байдаг байхгүй. За. Тэгээ яг өнөөдөр фейлдэн гэсэн өдрөө фейлддэг байхгүй. What? Тэр амар сонио. Тэгээд фейлд гэж бодоод байгаасаа болоод фейлдэд идэм үү эсвэл фейлдэд байгаа урднаас мэдээд идэм үү. Нэг тийм өдөр байдیں۔ Зарим өдрүүдэд. Тэгсэн чи яг 3000 хүний өмнө тайзнаар гарах өдөр тийм болчлаа шүү. Тэгэл яана одоо нэг Ердийн оройн 200 хүний өмнөх тайз биш шүү дээ. Тийм чинь 3000 хүний өмнө. Тэг бүх бичлэг ингээ хадгалагдана. Түүх болж үлдэнэ. Тэг ирээдүйд үр хүүхдүүд маань надаас ичэн шүү дээ гэж байгаа. Тэг би үгүй яг юу ярихыг мэдэж байгаа. Би нөгөө комедианы хувьд өөр дээр хамгийн баг маркетинг хийсэн. Ерөөсөө тэгж нөгөө одоо бичлэг зацуулах маш бага хийсэн. Тэгээ ер нь намайг хүмүүс айгүй баг таньдаг. Тэнгүүд хамгийн баг таньдаг байхын давуу тал нь намайг дийслэх юм амар багтай. Эсвэргээрээ ер нь манай комедианууд яг намайг одоо хүмүүс баг таньдаг гэдэг дээр нь тоглоно гэдгийг би мэдчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрийг мэдээд би угаасаа яг ингээд бэлтгэсэн байгаа шүү дээ толгойдоо. Тэгвэл ингэдгийг мэдсэн. Тэгсэн чинь тэр өдөр яг ингээд фейлдэн гэдгийг яг мэдрэмж авчиж байгаа байхгүй. За. Тэгээ яг тэгүүлснээр фейлдчихвэл яг ингээд нэрэл одоо юу
Тэгээд яг тэр бичлэг бол айгүй гоё байсан. Тэн дээр бол яг үзүүлбэр бол амар гоё байсан. Ерөөсөө фейлдэггүй. Тэр шалтгаан бурхан байсан. Анх удаага миний амьдралд. Яг өмнө бурхан зөндөл оролцсон баг л та. Гэтэ тэр өдөр би яг ингэ залбирсан. Мотоциклтай яг ингэ явж байгаа шүү дээ. Тэгээл зам дээр тавхиал тэгжсэн юм. Зүгээр амар гонигтай санагдсан. Би ингээд комеди карьер намайг анх ингээд комедид ороход ингээд энэ өстө дэлхийн хэмжээний комедиан болно гал ингээд бос комедиуд амар найдлага тавил. Гэт би олон жил зүгээр л ингээд 6 зингэл өгөөл, эмхтэн өгөөл ингээд амар их тийм карьерээр дэмий өнгөрөөсөн. Тэгээ амар дуртай байсан карьераа ингээд амар мяа дуусгах юм санагдаад. Тэгээ надад жоохон гониг төрөхгүй амар хайртай байсан карьераа ингээд хайж байгаа юм шиг. Тэгэл за бурхан минь яг нэг ерөн залбирдаггүй байсан шүү дээ. Тэгж байгаа л залбирч байгаа юм. Бурхан минь энэ өдөр та надад туслаач. Гэлт гисэн чинь шууд толгой дотор энэ өдөр чам зориулагдсан мэт байх болно. Бүү аа гэсэн шууд тийм дуулал сонсдیں۔ Тэг би юу сонсч вэ? Яг тэр дуулал сонсон тэр залбирсан ингээд явхад хитгэн метрийн дотор болсон байгаа байхгүй яг ингээд дараа нь явсан замаа бодохоор. Тэг би юу сонсч вэ? Амар зөрөг ороод өөртөө сонсогдсон зүгээр дими ингээд одоо тэг өөрөө бодсон юм биш үү гэж бодож болно. Гэтэл яг ингээд бүр ямар ч сандрал байхгүй. Тайзан дээр гарахын өмнө манай содоо амраа тий амар туршлагатай байсан комеди ингээл хөлсөн цавал сандарч байгаа байхгүй. Тэг би ингээд бүгд ингээд сандарч шүү гэл ингээд ярьж байгаа. Би ингээд тэр ярианд ингээд ахаа сандарч ингээд оролцмоор байвч яг үнэхээр сандрал байхгүйсэн надаа. Тэг би нэг жоохон булчин сулдаг юм хаяа ууж байгаа тэзнэр гардаг гэсэн байхгүй. Тэг тэрийг уух гэснээр зүгээр л яг тэр өдрийн дуу хоолойд найдмар сандаа шууд хогийн саунд хийчихгүй. Тэгээ тайзан дээр би ерөөсөө сандрал хайвч байхгүйсэн. Амар сон тайван байсан. Тэгээд завсарлагын дараа яг ингээд ертөнцид буцаад ингээд цагт оромжлуулсны дараа ингээд цаг хайр нэргөө нүдүүлэн штэ бид нар чинь тэгэл нэгний хэтрүүл аалаа штэ. Тэгэл буусан чинь сандрал дахиад ирсэн байна. Нилийн эвг болчих. Тэгэд буцаад яг тайзан дээр гарах юм би яг боддог байхгүй. Өдөр ер нь би яг зөв юм сонссон уу яс тэр хоолойн дахиад залбираад үзье. Гэл нүдэн хэлсэн чинь шууд залбирахаас өмнө би чамд зорих бүү аа гэж хэлсэн. Шууд надад тийм дуулал сонсогдсон. Тэгээд нүүрлөө шууд амар тод цагаан гэрэл тусчгаар нь юу болчих вэ гэж харсан чинь тайзны ард ямар ч тод цагаан гэрэл байхгүй. Жижигэн ялтахаар юм гэрэл харанхуд байсан. Тэгээд нүдэн хахаар нүүрэн дээр тод цагаан гэрэл туссан байгаад. Тэгэл би бурхан надтай хамт байна. Тэгээд хамгийн гол нь би дайралцсан дээр юу ярихаач юу бэлдэггүйсэн. Тим амар нэг self sabotage юм хэвээр өөртөө өөр амар дургу болцсон байсан тэр үед. Тэгэд зүгээр л тим хайн горж байгаа шүү. 3 минут юм чи би одоо би яг нэг оюутны 6 оюутны өмнө ихтгэл тавих байсан чи би одоо лекц амар сайн бэлддэг. Тэр үед би зүгээр амар хайн горчсон байхгүй. Тэгэл яагаад ч юм надад зүгээр ингээд миний бэлтцсэн дарааллаар биш. Надад ингээд миний бэлтсэн лайнуудыг ингээд өөр дарааллаар харагдаад. Тэгээ би яг тэр өөр дарааллаар явсан. Тэгээ дараа нь би ямар нэг юм орхичуугаад харсан чи бараг л юм орхив байсан. Хам гол юмд найруулагдсан байсан. Тэгээ дуусаад бүгдээр after party болж байгаа шүү. Өстө гоё байлаа бүгдээр маш амжилттай шоу боллоо. Амар гоё ингээл парти дэж шүү дээ. Тэгээд тэн дээр бол манай мол ганаа сайн байсан. Тэгээд намайг бол сайн байсан шүү гэж маш олон хүмүүс магтсан. Тэгээд би тэр үед тэр магтаалыг бол яг өөр дээр авч чадахгүйсэн. Яг ямар нэг юм болцсон юм мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд дууссан чинь тэр парти дараа нь ингээд өөр найзууд ингээд яг тэр өөр 3 парти байхгүй. Гуруулангаар нь ингээд орох байсан. Гуруулангаар нь орсон гэхдээ. Гэхдээ яг тэр гуруулан дээр надад зүгээр л бурхан л бодогдсон. Эцэст нь би оллоо доо. Тэгээ энэ олон жил хайсан зүйл. Тэгээ би одоо ийм зүйл мэдчихэд яг одоо би дахиад яг одоо л амьдралаа бүрэн зарцуулахгүй юм бол над шиг тэнэг хүн ертөнцийн дээр байхгүй гэж бодсон. Ямар итгэмжтэй гэрчлэл вэ? Тэндээс иргэнэ гэж бол бахарх чинь юм. Та 27 байсан юм уу? 27 та. Би ч одоо 26. Тэгэхээр яг таны нас дээр л ирж байгаа. Тэгээ гол нь нөгөө сэтгэл зүй яг тийм даруу болсон. Өмнө өөрийгөө ертөнцийн төг гэж боддог байсан. Одоо бол чадахгүйгээ мэддэг болсон. Ингээд ямар нэг юм тусламжийг хайж штэ тэ. Тэнгүүд угаасаа нөгөө бурхныг хайх хүнд ингээд мөн даруу мөн чанар байж ич бурхныг хүн хайдаг байхгүй. Амен. Бардам хүн бурхныг хайдаг. Амен. Бурхантай бурхангүй болно гэж боддог. Прист гэж суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт айп хаач хизээч хана. Гэрэлт айп. Тэгэд яг энэ талаар хүмүүст ярьсан чинь намайг ч хүмүүс галзуу солиотой малаа тэгээ баахан доромжлаад. Тэгээ би яг доромжлол нэг мэдчихсэн л та. Гэхдээ яг ямар ч байсан хүмүүст хэлий. Яг тэгвэл
би ийм гоё мэдчихэд ганцаараа байж болохгүй. Хүмүүс бас мэддэг. Тэгээ тэр хүмүүс сонголтоо хийх ямар ч байсан боломж олгоё тий. Ийм өгөгдөл байгаа шүү. Ямар ч байсан хэлээ л гэж бодсон. Тэгээ хэлээд баахан доромжлуулаад манай зоори муури чинь яг зарим нь бол одоо тэ бурхан байдаг гэдээ итгэж байгаа юм л та. Зоори энэ төр болохоор манай зоори шаартаг хоёр намайг үгүй чи тэгээ тийм дуу хоолой сонслоод тэр чинь тэгээд бодтаа байсан бол яах вэ? Зоори хүүд фан дээ. Тэгээ чи бурхан тэгтээ яг нэрнгээсээ л юу л та. Би бурхан минь гэж залбирсан. Тэгээ дуу хоолой сонссон. Тэгээ би тэрийг Иесус гэдэг итгэж байгаа. Вау. Тэнгүүд энд ингээд нэг логикийн зөрчил үсээд байгаа байхгүй. Нэрээ бодтаа байсан бол өвөг дээдсээ чинь сүнс байсан бол яах юм гэдэг ийм асуулт гарч. Гэтэ тэр үед би яагаад Иесус итгэсэн бэ гэдгийг хүмүүс сайн бодох хэрэгтэй. Бодохгүй тэгээд байгаа байхгүй. Тийм. Би зүгээр л өөрөө ч амар гайхсан. Би бурхан минь гэж залбираад тэгээд шууд Иесусийн дуу хоолойг сонссон. Тэгээд Иесусийн дуу хоолойг яаж сонсдгийг тэг яг яаж чи ялах юм. Би харин өөрөө тэрийг яг хүний оюунхаа нэг ойлгохоор тайлбарлаж чадахгүй. Би зүгээр сонсоод яг Иесусийн дуу гэж зүгээр л мөн гэж мэдээд байсан. Угаасаа л мэддэм шиг. Чи бид хоёр одоо ярьж илаа л да. Би эргэж хараа суулаа. Чамайг ярих юм бол би шууд тулгаа гэж мэдэн штэ. Хамт байгаа мэдж байгаа учраас. Тэр үед би зүгээр л хизээний мэддэм юм шиг л мэдээд байсан. Тийм нэг юм болж илаа тэгээд. Ялч нэг баха энэний бага оршил хийсэн болохоор ярьчлаа шүү. Зочныхоо урдуур ороод бага супер гэрчлэл энэ бол супер гэж бүр шар ус босч штэ. Би бас тэгж яддаг. Ер нь гэрчлэл хийх л зүгүрхтэй. Бид нар бол ер нь гэрчнэр бидний гавья гэж юу ч байхгүй штэ. Бид нар үйлсээрээ биш итгэлээрээ аврагдсан тийм учраас. Тэгээд би айгуу тийм тэнийг гэх юм уу зоригтой гэх юм уу. Одоо ингээл подкастт ороод бурхан гээл тоглолтынхаа дараа пост конференс нөгөө яриа авдаг штэ. Тэрэн дээр эзнийг алдаршуулаад хүмүүст муу хэлэлэл явж илээ. Тэгж хэлсэн чи баахан муу хэлсэн үү? Тийм. Яг сошиал угаасаа л сөрөг штэ. Ялангуяа Facebook-ийн алгоритм AI бүх юм ингээл зүгээр хүнийг сөргөөр л хоолцсон. Зүгээр нэг ботнууд л байгаа штэ. Яг үндэ хүн байхгүй. Тэрэн дээр бол нэг би бол ачаал холбогдол өгдөг юм. Зүгээр хамгийн их хэмзгэлдэг нь яг ойр дотны хүмүүс яг муухай хэлэхээр одоо жишээ нь таны найзууд ч юм уу ингээ хэлж байгаа шиг манай багийнхан ч гэсэн надаа шууд тэгжсэн. Гэхдээ яг уу сүүлд намайг манай нэг ах маань хамгаалсан юм л та. Би яг итгэлээ хуваалцаад ингээд ярьж исэн чинь жоохон үл хүндэтгсэн. Тийм хэм маягаар над руу тийм асуулт ч юм уу тийм дайралт нэг маяг ирсэн. Тэгээд тэгсэн чинь манай ах болохоор яг гадаад дэсэн хүн тэ наадхад ингээ хүндлэх хэвээр тэ ингээд энэ шашнуудыг бид нар хүндлэх хэвээр тэний boundary байгаа гэх тэгэхэд тэр хүмүүс анх удаа ингээд тэ ойлгож байгаа тийм юм байд юм уу гэдэг мэдгүйгээр бид нар лөө ингэж ер нь дайрд юм байна. Тэгэхээр за гэж бас нэг бодож ирсэн байна. Уг нь л яг Монгол улсын үндсэн хуулийн дээр байгаа л та. Яснаа оруулж болохгүй гэдэг тэ. Тэрийг мэдэхгүй шууд хавчсан. Одоо би шүү хэлнэ. Хуулаа унш гэдэг. Гэтэ яг хаа тэгээд Иесусийн амлалт байгаа шүү дээ. Угаасаа миний нэрийн төлөө та нар хавчигднаа, доромжлуулнаа тий. Тих болгондоо та нар буцаагаад шагналчин агууя гэж байгаа шүү дээ. Амен. Иесусаас хэлсэн байдаг. Хин надаас чинь хүний хүү Тэнгэр элчнэрийн өмнө эрэхтэй, эцгийнхээ алдар дор эрэхтэй тэр хүнээс ичнэ гэдэг. Та бүр номлож шүү дээ өнөөдөр ёо би бүр тэсэм сууж байгаа шиг санагдчих надад л. Зүгээр ярих л эрэхтэй би бол. Амен. Би ингэж ярмаар санагдсан энэ 2023 оны намар нэг амар үер болоод Улаанбаатарт. Тэгээ нэг хүн тогон зохиолаад ингэж үхэх гэж байна гэдэг мэдээ гарсан. Тэр үед би яагаад ч тэр хүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй. Тэгсэрний би зүгээр амар их ингэж шаналаад би яриаггүй шүү дээ. Тий. Би ингэж намайг ингэж ярихгүй байх хугацаа болгонд хаа нэгт ингэж хин нэг үхэж байгаа шүү дээ. Тэгээ би тэр хүний бүү яг эдгэрээсэ гэж бүр яг залбирч ирсэн. Өвчнийг хөөж тушааж мушаад яг тэгж өвчнийг хөөгөл тэ эдгэрлийн залбирлыг л тэгжээс. Яг тэр хүн дараа нь амьд гарсан л байсан л та. Гэтэл ингээ хаа нэгтэй хүмүүс байн үхэж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч үсэн ингээ ярихгүй байгаад бол би амар их юм харамсдаг. Тэгэхээр ярих хэрэгтэй байна гэж бодод байгаа. Амен. Энэ сахилга бат гэдэг зүйл. Тэгээ энэ бол одоо Джон Максвелл гэдэг хүний одоо амжилтуудыг судлахад амжилттай хүмүүсийн 70-аас дээш хувь нь сахилга бат гэдэг л нэг чанар байдаг. Сахилга бат гэдэг чанар л байхад ерөөсөө л болчдөг. Тэгээ өөрийгөө захирах бай. Тэгээ энэ бол ерөөсөө супер чанар юм байна. Тэгээ би бол чамд яг энийг байгаа гэж бодож байна. Тэгээд түрүүнд бас ярианаас чинь зохицож илээ л дээ. Тэр чинь энэ талаар яриач. Яаж юу н өөрийгөө захирч сур. Миний сахилга бат яг миний сахилга бат
яг инээдтэй л дээ яг үнэндээ нэг ихтэй гэж гавьяатай байхгүй. Гэхдээ би залбирдیں۔ Яг сахилга батныхаа төлөө. Discipline гэж байгаа шүү дээ. Тэр нь өнөөдөр би бүр хуваартай яг ингээд 7 хоногийн бид нар ингээд 7 хоногийн хуваар гаргаад тэгээ тэр яг тусгай салбарууд дээрээ залбирдаг. Жишээ нь өнөөдөр бол миний сахилга батн дээрээ залбирх өдөр өчигдөр болохоор би алсын харааныхаа төлөө залбирдаг. Тэгэхээр ингээд явж байгаа сонирхолтой нь яг энийг асууж таарлаа. Тэгэхээр яг хөө миний мэдхээр сахилга бот бол мэдээч тийм амжилтын хамгийн том нууц. Одоо жишээ нь би дархан руу явхад машин хэрэгтэй бол те. Миний амжилт руу явхад хэрэгтэй байгаа машин бол миний сахилга бот гэж би боддог. Тэгээ ялангуяа спортод хамгийн чухал зүйл бол мэдээ сахилга бот байгаа. Тэгээд энийгээ итгэлтээр ослуулж аваачхыг аягүй хичээж байгаа. Тэгээ ер нь бол тий айгүй одоо сэтгэл зүйтэй ер нь бас холбогдгол юм яг. Тэгээ нөгөө бид нар чинь сэтгэлийн амьтад гэж ярьдаг шүү дээ тий. Нэг баярлна, нэг гомдно, нэг уйлна. Тэнгууд яг гол зүйлд нь минь яг анхаарлыг минь төвлөрүүлдэг зүйл юм байна да ер нь бол. Тэгээ одоо чинь хаяа биднес нэг юм залбирмааргүй байдаг штэ. Одоо айгүй их хожигдоол тий. Яагаад заавал би тий. Тэгээ яагаад би ганцаараа энэ өрөөнд байгаад байгаа. Яагаад зөвхөн би тий. Дэвид хаан хүртэл тий ингээл хаан болж тослогдож тэр асар том өрөөлийг авчаад тий олон жил тэр агуугаар ганцаархнаа яваад дуулаад тий. Авралгуулаад тий. Би бол Давид хаан бол миний Библийн баатрууд дундаас хамгийн дуртай баатар хаа. Тэгэнгүүт сагсан дээр бас яг тийм болдог. Тэгээ ялангуяа хожигдлын дараа яг хожсны дараа бол асар их тэр алдрууд ирдэг. Баяр хөөрүүд ирдэг. Тэрэнд бол супер хаппи байдаг. Хожигдсны дараа аюух шидэгддэг. Тэгээ манай тийм доромжлуулдаг. Тэгээд би сүүлд арилжаа гэдэг манай найз маань миний тоглолтыг авахд ирж үзсэн. Тэгээ ер нь бол би хүн болгонд л ярьд юм дөө. Ирж тоглолт үзээч гээд. За миний ганц байгаа зүйл болохоор тий. Миний ширээн дээр гаргаж байгаа дайлж байгаа ганц зүйл болохоор Эмба Гарина дээрээч айгуу гоё. Тэгээд өөрсөн хүн болгон айгуу гоё нь ам сайтаа гардаг. Вау, ийм гоё юм байд юм уу тий. Энэ энергтэй тэр нэг хүмүүс хүсээ гаргаал гүүгээл тэгээд нэг 3000 хүүцсэн байгаа шүү дээ. Тэн дээр тэгэнгүүт хүмүүс айгуу ам сайтаа гардаг. Тэгээ манай арилжаа чинь найз маань хэлсэн. Тэг гайхаад юу вэ? Та нар чинь бүр ингэж шууд нүдэн дээрээ тэг нүүрэн дээрээ шууд ингэж одоо дарамтаа авд юм биш тэг гэж байгаа байхгүй. Тийм үү? Тийм байлээ. Тэгээд манай найз болохоор нөгөө арилжаа хийдэг, ганцаараа суудаг. Тэгээ тэр чинь нөгөө нэг юм дараа нь гэдэг ойлголт байдаг юм шиг байна. Тэгвэл нэг өөр өнцгөөс хараад байгаа шүү дээ. Тэр нэг хүн трейдер хүн ингэж саксыг харангууд одоо биднийг бол цирк үзүүлж байгаа хүмүүс шиг байна. Тэгэл одоо хажууд нь үзээ сууж байгаа хүн шууд те. Хөөе. Тулгаа чи наадгаа аваа шидээ чи ямар арчаагүй юм бэ ч юм уу те. Үзэгчд дэгд юм шүү. Харин дэгдэг гэсэн. Би анх удаа тэрийг сонсч. Яг хоо бид нар бол тоглолтонд асар их орцсон. Тэр юмыг тоодг байхгүй. Тэгээ би нэг цагиргандаа хүрээгүй шидэлт хийсэн юм шиг байгаа юм. Давуулаа шидсэн чинь өө чи арчаагүй амтын ийм юм байсан юм уу өдр гэж ярьсан юм бэлээ. Тэгээд тийм өөр бас юунаас харахаар айгүй их тийм дарамт байдсан юм шиг байлээ. Тэгээд яг хуу энэ жилийн улирлаас тэ сагсан мөгийн улирлаас сурсан юм гэвэл ер нь бол сэтгэл хөдлөл угаасаа савлд юм байна. Тэ одоо зүрхний цохилчиг айгүй өндөр. Нэг бол айгүй баярлан, нэг бол доош айгүй унна. Тэгээ энэ бол хүсрэл нэг 7-оос 10 минутын хугацаанд үргэлжлэнэ. Тэгээ одоо баяр хөөр гэдэг чинь те нөгөө допамин тарих руу ялгарч байгаа тэр даавар л гэсэн үг шүү дээ те. Тэгээ тэр чинь нэг хүсрэл 10 минутын хугацаанд дуусдаг. Уур хилэн ч гэсэн адилхан. Тэгэхээр яг энэ мэрэгэн ухаанаар бодоод үзэнгүүт аль болох сэтгэл зүгээ хийнанга сахилга баттай байж ер нь бол болдсон юм билээ. Тэгээ тэр нь сагсан дээр айгүй чухал. Тэгээ ялангуяа бид нэр нэг тоглолт, нэг матч маань 40 минут. Бүхэл бүтэн 40 минутын турш явагддаг болохоор сэтгэл хөдлөлөөр тоглол бид нар 10 минутын тоглол ер нь бол дуусчих гээд байгаа. Тэгэхээр аль болох тийм сэтгэл хөдлөлөө хоошоо тавиад мэдээ сэтгэл хөдлөл ирнэ, тэр шуургууд ирнэ, тэр үгүйсгэлүүд ирнэ. Гэтэ тэрийг яаж тэгж сүрж гарах вэ те? Цухтаад байхгүйгээр
сүрж гарах вэ гэвэл ер нь бол одоо айгүй их тийм менежментэд орж ирэх юм байна. Anger management, stress management, одоо сэтгэл зүйн менежмент энэ бүх зүйлсүүд орж ирэх юм билээ. Тэгээд ер нь бол бүр одоо манай сагсанд бол манай ах нар бол бүр бие анатом тэр биеийн тэр тарих бүх юмаа бүр ингээд ойлгоцсон ах нар байдаг. Тэгэл ах нараасаа зөвлөгөө авна. Ийм үед ямар сэтгэлүүд гаргадгийг тэ яг одоо ууралц үедээ яаж тайвширдгийг тэ ингээд яг ийм хэцүү нөхцөл байдалд яаж зөв шийдвэр гаргахыг ингээд тэрийг ингээд сонсоод тэгээд хийхээр арай илүү дээр байдаг. Тэгээ одоо надад хамгийн том жишээ гэвэл сүүлд Эбстэй хийсэн цувралын дараа би нэг ярилцлага өгөхдөө бүр супер асар их сэтгэл хөдлөлөөр ярьсан. Тэгээд тэн дээр бол бүр ингээд адреналин бүр ялгарцсан заяа нэг юм хожил авцсан. Тэгээд ойрлж морилцсан тэрний өмнө тэгээ ярилцлага өгсөн чинь баг 400-аад гаруй коммент миний зөвхөн нэг 10 минут ярилцлаганд ор байсан. Тэгээд гайхаад шоконд ороод тэгсэн чинь ороод үтсэн чинь нэг ч ойлгохтой коммент байхгүй. Тэгээд би эхний 2 комментиг хараад за хаалаа гэл болол тэгэл тийрэл тэгтээ яг хаа тэрийг бас нэг залруулга хийх юм бол нөгөө өмнөх оройн бол манай багт бол үнэхээр хэцүүс. Тэр сэтгэл хөдлөөс яг харж болно. Яг зөв үнцгээр харах юм бол яг хуу мэдээж манай өрсөлдөгч эсрэг багийн нүдээр харуул те. Одоо Эвс багийн хөгжим дэмжигчийн нүдээр харах юм бол мэдээж жоохон үл хөндлөх юм уу сэтгэл хөдлөлөө буруу гаргасан тийм байж магадгүй. Гэхдээ манай багийн хөгжим дэмжигч талаас харуул те. Бодос багийн хөгжим дэмжигч багаас талаас харуул бид нар 5 дахь тоглолт буюу тэр хождог тоглолтын өмнөх тоглолтод хожигдоод бид нар л ерөөсө бутарсан. Надаа юу харагдсан бэ гэвэл энэ аяг зүгээр ингээл бутраал алгуулсан. Хүн болгоно өрөөгөө ороод ерөөсөө ингээл хагаралтцсан. Тэгээд Эбс баг маш хүчтэй байсан. Тэгээд бүр төгс тоглож исэн. Сул талын би 5 тоглолт хайгаад олоогүй. Тэгээд 5 тоглолт. Тэгээд дундуур 1 хоног амарч байгаа. Тэгээд баг 10 гаруй хоногийн турш би ингээд бид нар тий ингээд дасгалжуулагчийн баг, Арын алб, тамирчид тэгээд би өөрөө багийн холбогч хүн тэрэн дээр хамгийн сайн суух хэрэгтэй. Тэгээд өдөр шөнөгүй суугаад нэг ч алдаа олдохгүй байхад бол би өөрөө тэнийг юм шиг мэдэрчээсэн. Тэгээд 6 дахь тоглолтын өмнө энэ гэрчлэл шүү. Энэ 6 дахь тоглолтын өмнө болохоор шөнийн 4 цаг хүртэл би унтаагүй. Ягаад ч жоохон гажиг сонсогдож магадгүй ихтэй бурхнаас тий одоо нөгөө Чингис хааныг агуу дайныхаа өмнө залбирдаг байдаг гэдэг штеп. Би тэг багтаа үзчихсэн комикоор л дүрэж хийсэн. Тэгээд шүнжэнгөө би залбирсан. Тэгээд уйлж залбирсан. Дуулж залбирсан. Тэгээд юу гэж залбирсан бэ гэвэл би манай Монгол тамирчдад хүчийг өгөөч гэж залбирсан. Яагаад гэвэл бид нар хамгийн аль хэдийнэ бид нар хамгийн шилдэг гадаа тоглогч нарыг хөлсөлдсөн байсан тий. Одоо багта нэгтгэгдсэн байсан гэх юм уу те. Зүгээр ярил Демаркус Кассенс NBA суперстар хэдэн 100 сая долларын гэрээ хийжсэн те. За яг ярил 10 сая доллар те. 10 сая доллар бол асар их мөнгө штэ. Тийм их том гэрээ хийжсэн. Тэгээд дараа нь Jay Scrub бүр оноо авалтаар лигийг тэргүүлсэн. Тэгээд миний анзаарснаар бол бид Монгол тамирчид тэгээ бид нар өөрсдөө те нутагтаа байж эзэн болоод арай дээр тоглох хэрэгтэй байна. Тэгээ энд нэг л зүйл дутаад байна гэж тэгээд бодоод залбирсан. Тэгээд нөгөө эзэн яг нөгөө тэр харахууд байгаа тэр зүрхнийхаа тэр шарахыг дийлгээд их юм бол гэрэл тусгаад идэгнэ гэдэг штеп. Тэгээ би шууд бууж өгвөл за бид нар бол хагарсан юм байна. Бид нар бутарсан юм байна. Бид нар тэгээ бүх ил тэр одоо сул талуудаа дийлгэж өгсөн. Тэгсэн чинь эзэн шууд идгээсэн гэрэл тусгасан. Би шууд affirmation хийсэн. Одоо тунхлууд байдаг шүү дээ. Тэрийг шууд баг дээр хийгээл. Яг би энийг бол
уулзсан найз нөхд болгондоо зүгэлдээ тэ ингээд affirmation хийх хэрэгтэй, тунхлах хэрэгтэй, өөртөө гоё үг хэлэх хэрэгтэй гэж. Энийг үзэж байгаа хүүхдүүдээ байвал тэ найз нөхдөд байвал хийж болно. Тэгээ яаж хийдэг вэ гэхээр зүгээр л тэ би бол гэл affirmation байдаг шүү дээ. Одоо англиар бол шууд Google дээр хайхаар бийждэг. I am loved тэ, I am beautiful, I am best гэдэг тунхлууд байдаг. Тэгээд тэрийг болохоор шүү баг дээр хийсэн. Тэгэл бид бол тэ наалцсан. Тэг хагарсан байсан шүү дээ. Тэгвэл наалцсан гэд би тунхалсан. Тэгэл бид бол бүхэл болсон. Бид нэг бүхэл болсон гэд тунхлаад ирсний дараах өөрчлөлт болохоор бүр шаарл үүрээс. Яг гэвэл хагаралтцсан байгаа, шархалцсан байгаа хүн болохоор ерөөсөө хүнийг шархлуулд юм байна гэдгийг ойлгоод. Тэгээ би шархалцсан байгаа тэр байдал дээрээ би багийнхантайгаа харьцуул би муудалцчих гэдэг байхгүй. Та бөмбөг дамжуулаач тий. Та өчигдөр тэгсэн. Гэ өнгөрсөндөө байгаад. Тэгэнгүүт би тэр шөнө болохоор ерөөсөө идэрчиж байгаа шүү дээ. Гэс гэж асар их процесс явсан. Асар их үйл явц явсан. Тэгээ идгэрсэн. Тэгээ тэр идгэрсэн байдлаас би багийнхантай харьцаад тэр байдал шал үүрээс. Одоо аль хэдийн ялцсан юм шиг тий. Яг гоо бардамсан биш зүгээр өөрийгөө ялчаад дээ шүү дээ. Тэр нэг дотор байсан тэр ялагдсан байсан тулгаагаа ялчингууд би багийнхантайгаа очиод зүгээр мэдж байгаа. Сайн нохоо сайхан амарсан уу? Тэ? Заримтай тэрвэрлдэж байгаа. Контакт, physical touch хүрж байгаа. Мэдэд eye contact аваад инээж байгаа. Тэгэнгүүт нөгөө хоёр одоо өөр байгаа штэ шархсан байдлаас очингуудаа би хэрэлдэх гээд байгаа байдлаас илүүтэйгээр идгэрсэн бүхэл бүтэн болцсон байдлаас очингууд тэн дотор бүр эзэн үнэхээр ажиллаа хийж байгаа байхгүй. Хүн болгоны дотор. Тэр имтэрсэн байсан зүрхийг идгээж байгаа юм. Магадгүй maybe надаар дамжуулсан байх, манай багийн дасгалжуулагчаар дамжуулсан байх. Тэгээд бид нар яг тэр тоглолтод хожил аваад тэгээ бүр хожил аваад бүр тэр тоглолтыг бүр яг үдсэн хүмүүсээ байл бүр мэдчихэж байгаа бүр гайхамшигтайгаар хоцсон. Сүүлийн 3 секундэд бид нар хоцсон. Тэр 3 секунд хүртэл баг 39 минут 57 секунд бид нар хожигдож явсан. Тэгээ яг сүүлийн нэг давталгаагаар бид нар нэг оноогоор хожоод тэгэл би таны хэлдгэр нөгөө гайхамшигыг үзчихэр тэгээ ялцчихгүй өгсөн. Тэгэл Библиэлд ирдэг нөгөө арслан бит архир гэдэг штеп асуудлын өдөөс. Тэгэл асуудлын өдөөс архирсан. Анхнаасаа яг дийлж магадгүй үгүй байж байгаад ялсан бол гайхамшиг гэхэд хэцүү байна тий. Тэнгүүд яаж ч будсан чадахгүй байжгаад маргааш нь ялчаар. Та яг гоё хэл. Чиний би ч зүгээр яг нэг ишлэл санаанд ороод харуулах гээд бэлтчихлээ. Жишээ нь сая шин нөрч өрөг өгж штэ тий. Тэн дээр нэг юм байдаг байхгүй. Зовлон шаналлынхаа өдөр би эзнийг хайна. Шөнөөрч гараа сунган эс цуцсан. Дуул Давидын дуул. Өөх амин. Сэтгэл минь тайвширхаас татгалзсан. Аян алхаар Асафын дуул шүү. Бурхныг санаад би шанална. Би тунгаан бодож сүнс минь сүлдэж байна. Одоо энийг сонсороо. Та нүдний минь зовхийг тогтоон барина. Чамайг сэрүүн байлгаад байгаа гэсэн үг байхгүй. Амен. Ихэд шаналсан би ярьж ч ис чадна. Эзний өдрүүдээ эртний өдрүүдээ урдын жилүүдэд бодно. Шөнөөр дууга би санана. Зүрхэндээ бясалгах бөгөөд сүнс минь нэрэлхийлнэ. Амен. Яг тэр хэсэг санаанд орлоо. Чиний санааг сонсон ч. Би яг буудлын руу буцаа явцсан юм шиг санагдлаа. Буудлынхаа 0. За, Сахилга Батын тал дээр. Одоо би чамаас яг гоё тийм тип авмаар байна л да. За. Сонсож байгаа хүмүүсийг хэрэгтэй гэж бодож байна. За. Бид нэр ингээд Паул ч гэсэн хэлсэн байдаг шүү дээ. Ганц Паул гэлтгүй. Ер нь энэ амьдрал дээр ч гэсэн хүмүүс маш их хэлсэн байдаг. Бид нэр яг хийхийг хүсдэг юм а хийдэггүй, үзэн яддаг юм а хийж цагаа үрдэг. Энэ тал дээр чи ер нь яаж давдаг вэ? Гоё асуулт. Паул илчвэл бүр хайр. Алло Паул илч бүр. Ягаад гэвэл нөгөө манай илч, чин зөрөг илч те. Одоо нар мандах пастор. Тэ ер нь олон лаг мундаг гэж хэлмээргүй. Лаг сайн пасторууд бол бүгд Паул илчээс ер нь бол үлгэр дөрөөл авд юм билээ шүү дээ. Энгууд би жоохон мэдээд ихсэн Паул илчд бол дурлсан бүр. Яг ямар зүйлтэн дурлсан бэхээр нөө Сахилга Батын хаан бол баг Паул илч юм билээ шүү дээ. Ер нь бол те би одоо хамгийн сүүлд ажиллаа дуусгачаа те би энэ ажлыг дуусглаа тэгээ би ингээд
Дэваж руу очихоор боллоо гэж. Уралдаанаа уралдчихлаа тий. Уралдаан дууслаа гэд. Тий. Тэнгууд яг хөө би энэ үгийг сонсчоод би одоо яг хоёрын хооронд ямар итгэгч байгаад байсан юм бэ гэж бодсон. Яг юуны тулд би ингээд залбираад байгаа юм. Би юуны тулд би гэрчлэл хийгээд байгаа юм. Би юуны тулд энэ олон хүмүүст те муугар хэлүүлээл те янз бүрээрээ дуулаал те уйдгартай харийн шашныг дэлгэрүүлэгч те хар тамхиг сурталчлагч болоод байгаа гэх монголчууд 1% хөрөхгүй гэж нэр байна. 1% хүртэл байхгүй болгочоод дэлхийд христийн шашингаа орон гэхэр ч одоо хүмүүс жоо сонио хүлээж авах юм шиг. Ер нь л сонирл байгаа. Артист гэж бодох юм шиг. Тий. Тэгэж бодогдуулаад байгаа вэ гэдгээ ер нь л ойлгосон. Тэгээ мэдээж Дэважинд очимоор байна. Тэр эзэн дээр очимоор байна. Гэдгээ ер нь л ойлгочихсон. Тэгээ Паул хэлж бол үнэхээр урам зориг болсон. За яг асуулт таны асуулт руу Сахилбат дээр тип өгвөл яг ямар тип өгвөл зүгээр юм болоо. Чи яа зохицуултээ одоо өдөр ингээд тас бэлтгэлээ хэмрэн шүү дээ. Өөрөөхөө магадгүй системийн дагуу биш ганцаараа бие дааж. Гэтэл чи уцаа үзээд сууж иж болно. Эсвэл зүгээр тоглоом сууж иж болно. Гэтэл очиод зааланд очиод бэлтгэл хийсэл контент хий гэдэг энийг яаж хийдэ? Надад бол хамгийн түрүүнд ер нь бол self accountability гэдэг үг орж ирж байна яг. Энэ бол угсаал бүх зүйл надаас л хамаарна шүү дээ. Мэдээж эзэн бүх зүйл ихэнд байгаа. Гэтэ self accountability тэгээ бас self accountability partner буюу одоо би хувийн зохион байгуулалттай хэрэгтэй. Тэгээ хувийн зохион байгуулалттай бас найз хэрэгтэй. Яг одоо миний эргэн тойрны хүмүүс бол намайг айгүй хурцалдаг. Төмөр хорцолно гэдэг. Нэг хүн нөгөө хүнээ хорцолно гэдэг шиг. Тэгээ миний эргэн тойронд байгаа хүмүүс асар их ажил хэрэгч. Зүгээр суудаггүй. Тэгээд тэндээс айгүй урам зориг авд юм байна. Тэр ер нь бол би түрүүн хэлсэн шүү дээ. Ерөөсөө эзнийг бол ганцаараа дагдаг юм байна. Багаараа дагдаг юм биш үү? Тийм болохоор бид нар цуглаан гэж байгаа тий. Тийм болохоор заавал бас мега church гэдэг байгаа нь бас биш тий. Нэг одоо ингээл Библиэр байгаа 2 буюу 3 хүн миний нэр дээр залбирахад би тэнд хамт байна. Тэрийг бас сүм гэж экклесиа гэж ярьдаг. Бид нар экклесиа гэж ярьдаг. Тэгвэл 7 хоног болгон бид нар тэгж онлайнаар ч хамаагүй одоо ярилцдаг, дүгнэлт хийдэг, тэгээд ажил хэрэг болгодог. Тэгэнгუთ манай цуглааны одоо баримталж байгаа хамгийн том зарчим бол ажил хэрэгч байя л гэдэг. Тэгэнгუთ цуглаан дээр одоо хүмүүс болохоор тий одоо миний яриад байгаа эдгэрх гээл ч юм уу юм гуугаад ингээд нэг юм авах гад одоо жоохон муухайгаар хэлэх тий зүгээр л ингээл шимэгчилж амьдрах гал байгаа юм шиг тийм үзэгдэл байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгუთ тэгэхгүйгээр хэдүүлээ энийг гэртээ ич тий. Гэртээ ич. Эсвэл цуглааныхаа гадуур ич. Цуглаан дээр эрэхтэй хэдүүл яах юм. Ажил хэрэг яри. Тэгээ одоо чинь би сакс ярьдаг бол тэгээ би энийг ширэн дээр гаргаж хэлдэг. Тэгээ энд одоо жишээ нь манай цуглааны найз маань хумс янзалдаг. Тэгээ хумсаа би ингээд гэрэрч очиж үйлчилж янзлаад өгье. Гэ тэгж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ арай илүү тийм нэг юм мэдээж итгэлийн амьдрал санхүү хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэнд хэрэгтэй, харилцаа хэрэгтэй. Тэнгуут энэ бүгдийг нэг дор шийдээд өгч байгаа байхгүй. Тэнгуут тэгээ манай найз ингээд хумс янзалж өгч байна. Тэгээ би болохоор спортын зөвлөгөө миний хувьд одоо эрүүл мэнд дээр хамаг цаг өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгээ спорт энэ бүгдээр нь зөвлөгөө өгч байна. Тэгвэл би нэг айгуу гой түшээд тэгээ явахаар илүү Сахилбат. Ахаад нэг тип гэвэл сандсан нь зарчимтай байх юм билээ. Structure гэдэг лөө. Structure. Тэг бүтэц. Тэгээ бид нар бас босгон байгуулалтыг гэж бас явдаг. Тэгэхээр нэг дороос айгүй олон юм ирж магадгүй. Гэтэ манай үзэгчд бас бичээд авчвал те үзэж явах та. Тэгвэл хэрэг болохоор зүйлүүд байгаа. За түрүүний affirmation байна. Одоо л ярих гэдэг юм. BBD гэж ярьдаг босгон байгуулалтыг. Тэнгууд бид нар өөрсдөө ихлэ босгон байгуулах хэрэгтэй. Тэгээ босгон байгуулсан хүн болохоор бусдыг босгон байгуулд юм байна л та. Тэгэхээр бид нар орой олго ингээд тэгээ явуулдаг. 3B-гийн харилцаа гэдэг. Тэгэнгუთ бурхантай харилцаагаа бид нар дүгнждэг. Одоо бид нар хүнд итгэж магтаж залбирсан бол хүнд итгэж магтсан. Хоёр дахь B нь болохоор бусдад ямар одоо бусдаа яаж харилцсан те.
зуурчлан залбирсан. Тэгээ эсвэл идгээж залбирсан ч юм уу. Тэрийг шууд бичдэг. Би дээр болохоор хамгийн сүүлийнх нь би нь болохоор би буюу өөртөөгөө яаж хэрцсэн бэ гэвэл одоо би бол ихэнх цагтаа бол гимшиж залбирдаг. Тэгээд гим нүглүүдийнхаа өмнөөс ингээ гимшиж залбираа. Тэгээд аль болох даруухан байх гэж хэлдэг те. Тэнгууд энэ харилцаагаа бид нөр орой болгон групп руугаа явуулаад тэнгууд би нэгээр нь хянаад тэгээд сахилан баттай байгаад ингээд ирдэг. Тэнгууд арай илүү ер нь бол явдсан бэлээ. Тэгээд тийм би түрүүсэн чинь миний сахилгууд гэж инээдтэй миний дигмиг бол инээдтэй. Гэтэ би сайжирч байгаа. Тэнгууд манай илч болохоор энэ болохоор бас ахаад нэг юм босон явдал. Илчтэйгээ би анх удаа цаг аваад 3 жилийн дараа илчтэйгээ анх удаа уцаар ярьж үзэж байгаа байхгүй. Нэг эсрэг нэг. Илч гэдэг талаар сонсож байгаа хүмүүс тайлбарлавал. Илч гэдэг талаар тайлбарлавал одоо цуглаанаар ирвэл пастор гэх юм уу гэдэг. Яг пастор биш илч. Манай илч болохоор пастор биш. Илч тослогоотой болохоор илч гэж явд юм блэ. Тэгэхээр бид нар болохоор пастортай. Гэхдээ пастор манай өөр хүн. Илч маань болохоор одоо Паул илч гэдэг шиг. Илч тий одоо сургуулаар ярил те. Багш гэх юм уу? Сургуулийн захирал гэх юм уу те. Тэгээ манай сүмийн багш захирал маань тий. Хүн болгоныг захирлаас айдаг штэ нэг очиж уулзах нэг. Тэгээ манай захирал бол ингээл битүү structure битүү бүтцтэй. Зүгээр ямар ч сэтгэл хөдлөл байхгүй. Тэгээд дандаа ингээл ажил хэрэг л болгож бүх юмыг явж идэг. Тэнгууд нөгөө тийм айгу хүүтэй юм шиг санагддаг хатасаа. Тэгээ би нөгөө 3 жил яриаг байгаа байхгүй. Тэгээ очиод анх удаа ингээд нэг эсрэг нэг кол ороод үтсэн чинь тэгээ надаа ингээд аргуудаа зааж өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэгээ манай илчээ хэлж байгаагаар Паул илчийн тэр ишлүүдийг хэлжсэн те. Бид нар ингээд те бүр амар бид нарт уналт ирнэ. Тэр уналт нь бид нарт тэгж унах хэрэггүй. Бид нарт өсөлт ирнэ, бид нар өсөлт нь бүр never too high, never too low гэж байгаа байхгүй. Янгууд яг тууштайгаар ингэж явсаар агаад Паул илчийг бид нар уралдаанд дуусгах хамгийн гол зарчим гэдэг. Янгууд тэрний дунд ингээд бүр ингээд бүх амьдрал нь ер нь бол зарчим болцсон. Тэгээ би анхныхаа яг нэг цаг ярьсны захиралтайгаа те одоо цуглааныхаа захиралтайгаа ярьсны тэгээ тэлцтэйгээ цагийн дараа ярьсан чинь за хоёулаа ярьсан яриагаа дүгнэе гэдэг тоххой. Тэгээ би нэг цаас гаргацсан тэн дээр нэг томоор л нэг ганц ойлголт бичсэн. За харъя та гэдгсэн ингээ харуулсан чинь жоох хөөхт юм шиг байхгүй. Тэгээ элч надад уурлаад хоёулаа ингээд нэг цагийг тэгээ миний нэг цагийг чи ингээд хий хоосон юм үрчлээ. Тэгээ бизнесээр бол тэгээ ингээд асар их мөнгө чим надаас хий хоосон ингээд шал руу асгачлаа. Гэдэгсэн би ингээд анх удаа тийм сонсч үзэж байгаа. Цуглаан чинь юм гоё хайфон авах юм шүү. Идгих юм шүү. Юм сонсоод болоо юм шүү. Ингээд нөгөө дандаа авах сэтгэл гэдэг байсан. Тэгэл тэгмүүд ажил хэрэгч байхыг ойлгоод би ингээд цаастай авах хэрэгтэй. Би бичих юм дээр бичих хэрэгтэй байна. Тэгээ тэрнээс хойш би айгүйх юм бичдэг болсон. Тэгээ тэр нь миний толгоонд тогтдог болсон. Мартахаараа би эргүүл буцаж хардаг болсон. Тэнгүүд те ингээд зүг гэдэг ингээд хөөх ингээл явуулчихлаа. Тэр өнөөсөө сурах юм байна да. Энэ итгэгч бай биш ч бай ер нь хүний амьдралыг энэ бүтэцтэй өнөөдөр юу хийх юм маргааш юу хийх эн чинь байж иж бас яг сахилгаваттай байгаа байхгүй тий. Өнөөдөр сахилгаваттай байна гэснээр юу хийх юм мэдэхгүй бол тэгэл утсуухан фэйсбુક те ингээл тэр нь амархан байхгүй. Тий, та одоо ажиллаж болно шүү дээ ингээл хідүүлээ бас хитрхих найзан дунд орчиж шүү дээ одоо ингээл ажлын байран дээр ч гэсэн те би бинийхээ их нэртэй те найз хүнтэйгээ харилцах руу хитрхи орцсон эсвэл тэ ингээл амьдралын шийдэж мэдсэн тэр шал орох хэрэггүй юм руу орцсон тэ гол ажил хэрэг рүүгээ ордгоо тийм айгүйх юм байт юм лээ. Тэг би бол тэрийг анзаарсаа одоо аль болох салгаж байгаа. Тэгэл уулзах хүн болгонтойгоо шууд за хоёул ажил хэрэгээ ярья. Тэг ингээл яг боловсралтайгаар л хэлж байгаа шүү дээ. Бүр юм муухай хэлгүйгээр хоёул гол зүйл рүү оръё. Гол ажил хийвэл. За сонсож байгаа сонсогч нартай зориулаад даруй байх гэдэг нэг юм яригдаад байгаа шүү Библиэлд. За. Тэнгүүд бардам гоё ихэмсэг бай. Тэр гэж бас ердөө яриан дээрдэг. Гэтэл Библиэлд бол бардам нь л бол нүгэл гэж. Тэгсэр нэ даруй байна гэдэг чинь өөртөө итгэлтэй биш байна гэсэн үг. Биш. Тийм. Өөртөө итгэлтэй зоримог хэрнээ даруй байж болно. Маш хүчтэй тийм ээ. Тэгвэл би чамайг нэг юм ялгаж салгаж одоо тайлбар ялгааг нь бас хэлж өгөөсэй гэж хүсэж байна. Хүн даруй байх гэдэг ямар юм? Өөрийгөө доошоо хийх даруй байх хоёр адилхан зүйл юм уу? Даруй байх өөрийгөө доош хийх гэдэг үү?
За яг та намайг бас засч өгөөрэй буруу ярил те. За харилцан ярилцал яваа. Тий. Тэнгууд миний хувьд бол даруй байдал яг өмнө болохоор би даруй байдлыг юм чимээгүй, дуугай, номоо гэж боддог байсан. Тэнгууд яг дуугооны доотх нотон гэдэг үг байт юм бэлээ. Зөрүүлээд байдаг. Тэнгууд бас дуугай байх биш. Миний бодлоор бол одоогийн ойлголтоор бол даруй байх биш юм байна гэж ойлгосон. Даруй байх гэдэг нь хүнээс суралцаж чаддаг. Ахаасаа үг сонсч чаддаг. Бүр дүүгээсээ ч үг сонсч чаддаг. Тийм байх байдал юм блэ. За яг үг сонсохоос илүүтэй одоо тэр хүнд заангаа өөрөө юм ойлгож тийм авдаг бол тэр бол миний бодлоор одоогийн ойлголтоор даруй байдал юм байна гэж бодсон. Супер. Тэгэнгүүт заадаггүй ч хүн байна. Хүнээс үг сонсдоггүй ч хүн байна. Тэгэхээр тэр бол миний бодлоор айгүй хасар их бардамнал байгаа. Нөгөө аяган дүүрсэн байна. Тэгээ дүүрсэн аяганд ерөөсөө юм хийж болдгоо. Тийм. Миний нэг ганц баримталдаг ганц зөндөөл юм яриад байна. Яг дуртай юм болохоор нөгөө би стори оруулдаг. Тэр нь болохоор another day, another opportunity гэдэг. Шинэ өдөр шинэ боломж. Би ингээл Библиэлд ч хүртэл байгаа шүү дээ. Чи яваа. Тэгээд дэлхийн өнцөг булан бүртэл яв гэдэг шүү дээ. Тэгээд бүтээлэд тунхаг л. Тий, тунхаглах юмуд би тэгэл аль болох босоол яаж чагаал гэрээсээ гарах гэж үзсэн. Ажлууд овоорсон мэс. Тэд нэр гэрийн асуудлуудыг ингэж чагаал гараал явна. Тэгэл нэг шинэ үнтэй таарна. Тэгэл би тэр хүнд юм ярьж өгч болно. Би юмыг сонсч болно. Тэгмээд ингээд нэг юм харилцаа ингээд нэг урсгал үүсээд ирэхээр би нэг амьд байгаагаа мэдрээд байдаг. Наач маш гоё дип байна те. Ямар ч хэсэн гараатах тий. Тухын бүсээсээ нэг ямар ч хэсэн салаатах тий. Тэгэхгүй орондоо хөвтөл хийдэж шүү дээ. Тийм. Тэгэл ингээл гэл тав тухын бүс чинь бүр агшдаг гэж байгаа байхгүй. Бүү. Өмнө хүн зөвхөн гэртээ хоол хийж идээл дэлгүүрээс гарчим аваал тоглоол магадгүй порн үзэл тийм амьдралтай хүн байсан бол тэрэндээ байгаалах юм бол сүлд дэлгүүр гарах хоол хийж идэх хэцүүс нэгддэг болдог гэж байгаа байхгүй. Бүх юм захиал гарав. Тэгээ тав тухын ингээл агшаад идэг. Тэнгүүд анчин мончин хүмүүс анд ингээд нөгөө яг юм зэрлэг яг нөгөө юм survival-тэй ам биш үү? Аляскийн модон дотор анчин мончин анга хөөж хит хоног хонж монж явж байгаа л. Тэгээ буцаад ирсний дараа хэрүүл багасчдаг гэж байгаа их нэртэйг. Тийм. Яа тэгэхээр маш их стрессэнд ингээд дасцсан. Тэр ихнэрийн асуудал бол өмнө нөгөө нэг томор тусгаж авдаг гэсэн зүйл тоохоо болчихж байгаа. Одоо нэг үгээр л илүү ууж болчихж байгаа. Ямар гой зүйл юу вэ? Чиний сая хэлсэн тэр даруй байдлын яг хариултж болоод амар таалагдлаа. Тэ бусдаас сурах тий. Би болцоо тий одоо би та нараас заалгадаг гэж байхгүй гэвэл яг нэг бардамнал байхгүй. Энэ бол өөртөө ихтэй байдал биш. Бардамнал байхгүй. Тэгэхээр нөө юу чадна гэдгийг мэдхийнхээ хажуугаар магадгүй амар сайн пастор байхын хажуугаар зүгээр сүнд нь ирж байгаа шинэ гишүүнээс ч гэсэн надад сурах юм байж болно гэж бодож байна шүү дээ. Тийм юмд амар дуртай шүү дээ. Ялангуяа үйлчлэхэд одоо ингээд цуглаанууд руу би айгүйх явдаг байхгүй юу? Намайг яг уу чи нэг газараа тогтолтоо ингээл газраар муугаар хэлэхдээ салбганаал яваад ах юм үнцэнтэй байлтаа. Би явах дуртай байхгүй. Би явах дуртай. Тэгээ ингээд яг уу цуглаануудыг харахаар тийм юм байсан. Надаа ингээ хин ингээд үйлчилж ийн те бид нар ч үйлчлэгч малайлагч нар шүү дээ. Тэгээ хин үйлчилж ийн хин намайг сонсож ийн гэдгийг би айгүй харт юм бэл. Би хүн болгон л тэгдэг баг. Тэг ингээд тэгээ намайг сонсоод надаас юм асуугаа тэнгуут би тэрэнд айгүй дуртай. Эсвэргээр орж ирэнгүүт те за үгэн хэлсэн үү? Залбирсан уу? 11 өргөсөн үү ингээд цагдагчд болоод байна. Тэнгуут би шууд тэндээс цухтаачихсан би мэдгүй нөгөө амигдала гэдэг л нөгөө тархины тэр нэг айдсан хэсэг байдаг шүү дээ. Тэр нэгдэл би явлаа. Гадаад Есүс ч одоо уулын тийм хүмүүстэй тэмцэжсэн биз дээ нөгөө фарисеучуд те яг юм нөгөө хүмүүсээс шаарддаг тэгсэр нь өөрөө хийдгүү хүмүүс байсан гэдэг байгаа шүү дээ фарисеучуд. Нэг амар гоё хэлсэн байлээ нөгөө одоо цагт Иесус Христ танаас өмдөж ороод ирвэл та нар бараг оруулах болов гэдэг. Яана тий. Тэр шиг. Гэтэ яа цуглааны би бүх цуглаанд хайртай бүр яа тэнд үйлчилж байгаа хүмүүс бүр хамаг амьдралаа зориулсан бүр ажил төрөл бүр бүх юм хаашаа тавиад цалингуу бүтэн цагаар тэгэж ажиллаж байгаа хүмүүсийг хараад бүр үнэхээр бахархалтай. Супер. Яг энэ итгэлийн хүмүүстэй танилцахад бас яг тийм үнэхээр яг бусдын төлөө гэсэн сэтгэлтэй бүр ингэ суудсан тийм хүмүүс байж байгаа. Одоо манай золаах чинь тийм
яг юм туслаад үгээ те нэг тийм сэтгэлтэй хүмүүс аягүй их байт юм бэл. Тэгж хүмүүс дотор. Тэр хэсэг нь бол аягүй таалагддаг. Яг эсэргээр яг тийм одоо нэг юм цагдаад байдаг хүмүүс ч гэсэн байдаг юм бэл. Тэгээ яг тэр тэдний нэг бодохгүй гэлчихэд ш толгой дотроо. Зулаахыг харсан надад бүр аим гоё дулаах гах санагдсан зүгээр. Ах бол ерөөсөө яг хийх өгөх шаардлагатайгаас дандаа ингэж давуулж хийж өгдөг байхгүй. Тийм болохоор хэлээд. Аха. Яг түр даруу байх тал дээр бас би чамаг бас ер нь аягүй тийм даруу юм байна гэж хард. Яг жоохон магтчихъя sorry. Баярлалаа. Хүмүүс магтал өртөө шүү. Нэг авчирчаад магтаад байгаа шиг санаж боддог. Гэхдээ би бол чамаг яг даруу байна гэж боддог. Одоо чи ч бас аягүй статус өндөртэй хүн биш үү те. Ингээд хүмүүс чамаг ингээд 3000-аар очиж үзэж чинь. Тэрнээс олон хүмүүс гэрээсээ ингээд үзэж чинь. Зарим нь муулжин зарим нь магтаж чинь. Зарим нь ингээд хараад зураг авахыг хүсэж чинь те. Гэтэл чи бол ингээд нөө урахад ингээд нөө би баярлсан, би өөрөө баярлсан гэх мэтэр тэг нэг юм бардам сэтгэл дүүрэн аяар биш байгаа байхгүй те. Би надад ч гэсэн ингээд бусдаас сурах юм байгаа гэдэг тэр бол айгүй зөв хандлага юм байл л те. Баярлаа. Би яг хоо энэ дэр бас ахаа нэг практик зөвлөгөө өгвөл яг хоо энэ бас зарим хүмүүст орохгүй нь яг хоо саксан дээр болохоор бид нар бас тим юм байдагхгүй би бинтэг айгүй хөрсөлцдөг. Угаасаа өрсөлдөөний спорт болохоор энийг гадагшаага чиглүүлчихвэл арай зүгээр юм билий. Одоо би яг тэгж байгаа. Өмнө нь болохоор би Америк гэдэг юм ээ. Эсвэл Япон тэрний саксыг шүтээл баг сүгдөөл тэгжсэн бол одоо Монгол руугаа орж байгаа. Эцээ те би Японд гологдоод би Америкт очиод хөөгдөөд ирэхэд намайг өгтөж байгаа нь Монголын сакс байгаа байхгүй. Одоо тэгэл Монголын саксанд би тоглоод боломжтой байгаа дээр хүүхдүүд намайг таньж эхэлж байна. Тэ зураг авах болж. Тэнгүүд би Монголын саксанд супер их баярлж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө түрүүний алгоритм гэж яриад байсан нөгөө Facebook ч юм уу сошиал медиа биднийг яаж хагаралдуулаад байна гэхээр тэ та нар санаа сакс жоохон царай муутай Монголын сакс мөнгөгүй Америкийн саксыг хэдэн сая доллар хийж гин. Тэгээ нөгөө Америкийн асар том санхүүн дээр боссон тэр контентын багуудаа одоо лаг камеруудаар буудчихаар контентойгоо буудчихаар тэд нар үсээ гоё харагдахгүй яах вэ тий. Өнгөд ингээ нөгөө Монголын сакс харахаар ингээ тоостой юм шиг ингээ харагдаад. Тэгээ нөгөө би сая дөнгөж сая тань руу ирэхээс өмнө тоглолцоод ирсэн гэсэн шүү дээ 3-3-ийн сакс. Өнгөд ингээ тэн дээр анзаарангууд ингээ аюу гоё л аахгүй юм. Бага наснаасаа ихтэл өрсөлдөжсэн найзуудтайгаа ингээл мэдлээл. Тэнд гэр бүл байгаа байхгүй. Өнгөд тэнд бас нэг гар ажиллаа хийгээд байна тий. Муу ярин гар ингээл хагаралдуулах гал муухай харагдуулаад тэгж байгаа би тэрний эсрэг ер нь бол айгүй их залбирч байгаа. Тэгээ Монголынхаа саксны төлөө ялангуяа. Тэгээд өрсөлдөөнө гадагшаа олгочвол зүгээр юм блэ. Жишээ нь би айгүйх бас хуваалцч рил бичлэг хийдэг саксаа заагаад тэгэнгүүт намайг хүмүүс чи юу мэдсэн гэж заадаг ингэ. Би юу ч мэдгүй болохоор заагаад байгаа байхгүй юу? Юу ч мэдж байгаагүй болохоор би заагаад байгаа байхгүй юу? Ягаад гэвэл Америкт миний одоо 26 настай ойлгосон тэр мэдлэгийг 6 настайдаа авч байгаа байхгүй юу? Тэгвэл би тэрэнд хатаархаад байгаа байхгүй яг үнэндээ. Би 26 таатай энийг мэдээд ийм амархан байсан юм уу? Би энийг хийгээл ассиста тэгээ би энийг хийгээл тоглолтын оноогоо нэмж болох юм шин. Тэгвэл би энийг 3 жилийн өмнө би Японд мэдсэн байсан бол би японочдыг алж байгаа шин. Гэж айгүйх бодож дүүнэртэй айгүй хуваалцаж байгаа. Тэгэхээр тий Японд ч гэсэн тэгэл тэд нар бол үнэн супер эд шүү бүр ингэ. Прист гэж суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт апп хаач хизээч хана. Гэрэлт апп. Тэг чиний тэр хийж байгаа рилүүд бол айгүй гоё юм билээ. Одоо яг би бол нэг сакс сонирхдаг л дээ. Гэхдээ яг тэрийг үзэхэр бол яг туршиж үзэхийн тулд тогломоор санагдаж байгаа байхгүй. Тий. Айгүй гоё юм билээ. Баярлалаа. Би одоо тэрийг ахиа хийх гэж байгаа одоо бичлэгүүд ер нь хийнэ. Хүмүүс бэлэн байгаарай. За яг одоо яг амьдрал дээр талбай дээр тоглодог хүний үед би чамаас яг хүмүүст эмоцийн менежмент хийдэг гэж байна шүү дээ. Тэр талаас овалцаа гэж хүсэж байна. Гэр бүлүүдэд ч энэ хэрэгтэй байхгүй. Эмоц захирц орно, уураа захирц орно. Энэ талаар овалцаач. Уураа захирц сурах дээр бол би нэг юм сургалт авчихсан. Anger management гэдэг. Тэгэхээр anger management гэвэл одоо уур уцаарын менежер гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ер нь бүр том агуулгаар нь ярил бид нар өөрсдийнхөө л ер нь менежер юм билээ шүү дээ тий. Одоо уураа хянана, сэтгэл зүгээ хянана, санхүүгээ хянана. Тэ одоо гэр бүл, карьер, эрүүл мэнд одоо ингээд чухал 7 8 салбар байгаа шүү дээ ялангуяа эр хүнд.
Тэнгүүд би энэ бүгдийг яг менеж хийгээд ер нь бол айгу туртаа болцсон. Айгу гоё байгаа. Хариуцлага нэмэгдээд тэгээ эднэрийгээ ингээд ахиулаад одоо W гэж ярьдаг штэ ингээд ялалт аваад ирэнгүүд ингээд ерөөсө цуц шиг болчт юм бэл. Тэгэнгүүт яг хуу чи ядардгүй мүү ингээ амраач тэг ингээд ямар ч их рил хийдий ямар ч их ингээд хөдөлт ингээд ерөөсөө нэг дондцсон залвал яваад байгаа хгүй амжилтанд. Яг хуу тэр нь бүх зүйл нь бол тэгэл мэдээж гэр бүл тэгэл бүх зүйл нь ингээд нийгмийнхаа сайн сайхны төлөө те айтайхан бие засчих гал те тэгвэл нэг төр засагдчих гаж байгаа юм шиг тэх бах гэд найдаал хөөрхи яваад байгаа тийм залуу байгаа. Тэгээд яг хуу anger management гэдэг дээр сургалтын дээр болохоор тэг одоо энэ чухал салбарууд болгон дээр ингээд сургалт аваад явж идэг гэсэн үг. Тэрэн дээр хөрөнгө оруулаад хөнгөө. Тэгвэл anger management-ын дээр болохоор миний ойлгосноор бидний энд болохоор нөгөө кортизолын даавар ялгацдаг болчихгоо байт юм билээ шүү дээ. Тэг энэ болохоор нэг дааврын болчихгоо юм билээ. Би нэрийг мартчихсан. Тэгвэл бид нэр уур хөрөхээр яг эндээс даавар ялгараад тэг кортизол буюу стресс аваад бидний тархи руу мэдээлэл ирж байгаа. Тэгээ тархи болохоор тэндээсээ реакц үзүүлдэг. Тэгвэл энэ кортизол ингээд маш их цуглараад энэ дааврууд цуглараад энэ бүглэрч юм бол бид нар энийгээ зөвөр гадагшлуулахгүй бол нэг өдөр тесэрдэг. Тэгээ одоо бидний ялангуяа ирчүүдэд хамгийн их тохиолдог нь бол тэ арх хууж агаад гинт аксан тавьдаг те. Зодоо идэг. Тэнийг хуурай аксан тавьдаг ч хүмүүс байдаг шүү дээ. Гинт би тесрээд чамайг зөгчлөө уучлаарай. Би юу басна мэдгүй. Тэнд бол ерөөсө кортизол ингээд дэлбэрээд бүр хэмжээнээсээ хязгаараасаа гарцсан гэж үздэг юм лээ. Тэгэнгүүт энийг болохоор Америкийн саксчид айгүй сайн хин чаддаг. Тэр нь болохоор зүгээр энгийн нэг дэг байгаа нь болохоор зүгээр хүүд усанд орчдөг. Ice bed. Нэг 3 минут гэл мөстэй усанд оронгууд мөстэй усанд яг энэ хэсгээр ороод тэр кортизолын дааврыг доошо буулгаад байх болоод. Өөр хоёр дахь дэг нь болохоор лаглаг тамирчид болохоор Stephen Curry, LeBron James, Kobe Bryant бүгд болохоор тоглолтын өмнө унтдаг. Нэг 25 минут, 30 минут. Тэгэхээр 25-аас 30 минут яг ийм power nap буюу тийм нэг ийм дуг хийхээр энэ кортизолын 80% доошо буурд юм билээ. Тэгэнгүүт одоо тэр хүн ер нь кортизол free саксныхаа талбаар очно гэсэн үг байхгүй. Одоо тулааныхаа талбар руу. Тэгэнгүүт тэр хүний шийдвэр гаргалт, тэр хүний тайван байдал, тэр хүний бие захирах байдал нь ер нь бол шинжлэхтэд очиж байгаа байхгүй. Тэгээд тэр стресстэй очиж байгаа хүмүүс болохоор бодонгуудаа ингээл битүү ингээл уур уцаар нэг жоох юм хүрэхэд тэрс хийх гэж байгаа хүмүүс шийдвэр гаргалт хоёрын ингээд энэ хоёрын харьцаал асар өөр болоод ирж байгаа. Тэгэхээр би бол тоглолтынхаа өмнө заавал унтдаг. Яг 30 минут. Тэгээ энэ 30 минутын унталт болохоор ерөөсөө тэгж бие recovery хийх гээд байгаа юм биш. Тэнд бол ямар ч тийм recovery буюу нөхөн сэргийгдэх үйл явц явагдахгүй зөвхөн би кортизолын дааврыг л доошо буулгана. Тэгээ 80% буулгачаар миний тархи толгой цэрэг болно. Ямар ч стресс авахгүй. Тэгээ би шууд уц муцааж оролдохгүй. Шууд саксны гадалбаар очиод тоглолтоор перформ юм. Тэгэхгүйгээр одоо би чинь ингээд битүү стресстэй тэгэл нийгмийн фэйсбүүкийн юмнуудыг үзээл те. Гэл над руу ирж байгаа сүр комедиг үзэл орвол би бол мөрөлцөх хүн болгоно баг ингээд муухагаар илүүлдэ ингээд шанаадаа тавчмаар санагдах байхгүй. Иймд миний нэг жижигхэн зэг гэвэл унтдаг. Тэгээ тоглолт болгоны дундуур заавал recovery тэгээ мөсөнд ордог ч юм уу, хүүдэж шүршүрт ордог ч юм уу. Тиймэрхүү арга хэмжээнүүдийг ер нь авдаг. Тэгэнгүүт одоо бас ийм тоонууд байлээ. Одоо anger management дээр Монголд бол уурнаасаа болоод нэг хүнийг шанаадад авахд хас 250 сая өрөнд орно. Тэгвэл ялангуяа оюутнууд л те бид нар л те манай залуучууд л нэг амьдралаа санхүүгээд нэг гайгүй болгочих гол явж байгаа үе дээрээ нэг шоудаад ч юм уу. Нэг уурнаас нэг 2-3 минутын л энэ кликээс хасах руугаа орчгоор ч бас хэцүү шүү дээ тий. Тэгвэл ийм том мэдээд авчгаар ер нь бол айгүй амар болчихсон ш надаа. 250 сая. Яг байх уу? Ер нь яг би барагцаалаа тийг сонсч ирсэн. Тэгэл одоо шүүх цаг дамаа гэдэг л явдгийг шүү. Тэг мэдээж охирол уучруулна. Гэхдээ тэгэл хадгалаад нөө залхаан зэрлүүлдэг байхгүй. Өдөр болгоо ирээд мэдүүлэг өгөөл. Тэг очихор ч мэдүүлэг авахгүй лээлгээл. Тэгэл нөгөө юм залхаан зэрлүүлэхдээ цагдаагаар ерөөсөө оролцохдохгүй гэдэг тийм юм суулгадаг юм шиг байна.
Тэгвэл яг ингээл миний ойлгосноор бол сакс ч гэсэн яг тийм би яг өөртөө л тултж байгаа юм. Яг эсрэг багийн 5 хүнтэй үргэлжлүүлээд байгаа юм шиг мөртлөө тэнд бол битүүл яг сэтгэл зүйн тулаал болж байгаа. Өөртөө. Тий. За би одоо яг яагаад байна? Тэгээ манай багийнхан бас яаж юм? Тэгээ оноо самбар бас ямар байна? Эсрэг баг ямар байна? Тэгэл эсрэг багийн сул тал, эсрэг баг сул талаар бол тэгэл тэр л үн дайрна. Тэгээ эсрэг баг ч гэсэн биднийг судалсан байгаа шүү дээ. Бид нар тэгээ ямар ч сул талаа гаргаж болохгүй. Жоо уулаад ивэл нөгөө хэд ч үгээр идэл хэлээ шүү дээ. Сугаа гэл. Америкийн одоо айрам дийлсэж байгаа хүмүүст stress inoculation training гэж зүйл хийдэг байгаа байхгүй. Тэгээ тэр бол одоо нөгөө хүүтэн тэгээ хүмүүстэй одоо баанд оруулах. Тэгээ ер нь тухгүй байхад тухтай болгож сураач байгаа гэсэн. Тэгээ нөгөө кино мэн дээр гардаг ш нь boot camp дээр ирэнгүүт нь шууд ингээд нүүрлүүн орилоо л тэ. Жоол охин гэл ингээд нөгөө нэг ерөөс биедэн гарахгүй нэг ингээд оромжлоод байдаг ш тэ. Тэр бол стресс нь тасгаж байгаа гэж байхгүй. Тэр хүмүүсийг абьюз зод цохихгүйгээр стресс нь тасгаж байгаа. Стресс давах чадвартай болгож байгаа гинэ. Тэгэхээр сакс дээр бол би бас чамааг яг тиймэрхүү юм туулчдаг болов гэж бодож байна. Арай өөр хэлбэрээр. Тэгээ нөгөө нэгний trash talk хийх ч юм уу, эсвэл хүмүүсээс юм авах ч юм уу. Энэ тал дээр. Тэгээ энэ тал дээр бол та ямар тренинг гэсэн бэ? Stress inoculation training. Inoculation training гэдэг юм те. Саксан дээр байгаа. Ялангуяа миний анзаарснаар одоо Монголд болохоор гадаад тоглогч нар гадаад дасгалжуулагч нар ирж байгаа. Миний анзаарснаар Сербийн дасгалжуулагч нар тэрэн дээр сайн билээ. Асар их trash talk одоо тоглогч нар. Би танаа талштай гэж хэлмээр санагдталтай гэж. Тийм үү. Тэгээд толгоон дээр ойрлоо. Одоо нөгөө тоглогч нарыг яг өөртөө ихтэй болгочихгүй хин шиг тэгсээр нэ хатуужуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ дээр баланс байдаг л хата. Тийм билээ. Тэрэн дээр болохоор манай серб дасгалжуулагч байсан болохоор тийм tough guy байх хэрэгтэй гэдгийг таны хэлснээр ингээ стресс кортизолыг стрессийн чадал одоо том байх хэрэгтэй. Тэгээ ялцчгүй дэлхийн номер 2 сагсан бөмбөг болохоор тэр хүмүүс чинь биднээс том биетэй, том булчинтай, том стресс таах чадвартай, том цалинтай байгаа. Тэн дээр бол биднийг харьцуулаад байх шиг байсан. Тэнгүүд тэндээс авах юм байсан. Миний анзаарснаар ялангуяа над дээр бол манай Бразил коуч илүү таарсан. Бразил коучийн маань арга барил болохоор итгэлээр бид нарыг дасгалжуулдаг гэсэн. Тэгээд яаж дасгалжуулдаг гэсэн. Эхэндээ би ойлгохгүйсэн л та нөгөө нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй итгэл гэдэг зүйл байгаа даа шүү. Тэрүүгээр ингээл дасгалжуулаад байгаа. Би тэг хэлсэн. Нэг өглөө хоол breakfast өглөөний цай ууж байхдаа би дасгалжуулалтайсэн. Ингээд Монгол тамирчдын ингээд сул тална. Тэгээ бид нар багаасаа зодуулж ингээд саваадуулж юм сурсан. Тэгээ ингээ хийхгүй бол саваачдаг. Тэгэхээр ингээ хийчдэг. Тэгээд ер нь айцаар өдөртдөг гэд би шүүнэ хэлсэн. Тэгээд тэгсэн чи ямар сони надад хэлсэнд баярлаа. Би болохоор гэд манай дасгалжуулагч Хосе нэт хэлж байгаа. Би болохоор итгэлээр өдөртдөг. Тэ? Одоо ингээ та нар алдаж болно. Тэгээд та нар алдчихаар би өнгөрсөндөө байгаад байхгүйгээр одоо би ингээд redirect буюу дахиж чиглүүлдэг. Google Maps шиг гэж байгаа. Одоо Google Maps дээр бид нар бүгд л ингээл очих газараа хийнгүүд нэг 20 минутын дараа та хүссэн газар очих нэ гэдэг одоо газрын зураг маань, ухаалаг газрын зураг маань гаргаж өгдөг шүү дээ. Тэгээ хаяа бид нар буруу замаар орчдөг. Тэгээ баруун эргээд ч юм уу зөв эргээд. Тэгэнгүүт Google Maps дээр ухаалаг газрын зураг маань бид нарыг чи буруу явчлаа тэнийг новш мэн гэж хэлдэг үү? За арай өөр зам байгаа юм байна. Ингээд тэгээ нэг жоохон магадгүй 2-3 минут л хол. 23 минут. Тэгээ 20 минут байсан бол одоо нэг 3 минут л тойрж явах нэ. Тэгтээ та ингэ явчих гэж явдаг гэсэн. 10 минутын дараа чи түр яах гэж байна гэсэн. Тэгээ тэр надаа үнэхээр таарсан. Тэгээ тэрийг мэдчихвэл бас амар юм бэл. Яг тэгэхгүй бол ингэ гайхаад амжаа. Ингээд та надад уурлаад байна уу? Гэт уусаалч хүн харилцааны амт юм бэл шүү дээ. Нөгөө ажлын байран дээр болдог ихэнх асуудал 80% нь харилцаанаас болдог гэдэг. Тэрүүгээр ингээд манай дасгалжуулагч Бразил дасгалжуулагч бол харилцаан дээр супер. Тэгээ итгэлээр өдөртөх дээрээ тэгээ ялангуяа би бол энийг байн хэлээд байгаа. Надад хамгийн анхны итгэлээ өгөөд тоглуулсан дасгалжуулагч. Тэгээд тэрэн дээрээ ч гэсэн би хамгийн сайн тоглолтуудаа гаргаж чадсан гэж юу н бодоод байгаа.
тэгж байгаа үед. Ер нь альва бас нөгөө одоо шагнал шийтгэлийн системээс бол ер нь урамшуулах те нэг содилжүүлэх энэ бол аюу хүчтэй л гэдэг юм л та. Тэгээ бид нар яалтчгүй бас нэг одоо бурхнаар одоо яг тэр урамшуул дотор орж бурхан бол маш ийдэг шүү дээ. Аамен. Дандаа босгоол те. Зүгээр л устгаж болохоос юм дандаа ингээл төвчээртэй босгоол яг даах хэмжээнд ингээл сургаад байгаа. Тэнгүү заримдаа бас би нэг жоохон хатуу гар хүсэж байдаг байхгүй. Тэгээ бурхан заримдаа бас яг ингээд жоохон одоо тэгээ жоохон айц төрүүлэх ч юм уу те яг тийм зүйлүүд надад бас амар таалагддаг. Өсөхгүй нэг. Би бол бурхнаас ер нь их айхыг хүсдэг. Зүйлүүд бүр бараг эрхлээд нэг жоохон арай дураараа олж малаад байгаа ч юм уу те. Жоохон ер нь айж сүрдэхийг хүсдэг. Манай одоо энэ Евангелийн одоо цуглаанд бол амар гоё чөлөөтэй шүү дээ. Тэгвэл үнэн алдартны сүм рүү би бас сая очлолдог. Орсын алтай өрөөтэй. Ортодокс гэдэг хаа те. Ортодокс. Тэгээд тэр сүмийн мөрөглийг үзэнгүүд яг ингээл оронгод шууд юм сүрдэн байдал үүсэж байгаа байхгүй тий. Тэнгүүд яг Евангелийн өмнөч одоо яг тэр байдлыг халаад шууд өөртөө бурхантай гэдэг юм руу орсон л аль нэг юм зөв буруу гэж юм биш. Тэнд гэхдээ байгаа нэг юм яг юм хүндлэл стил хിവэр байгаа байхгүй. Яг ингээл бурхнаас ороо сүрддэг хിവэрээ тий. Ортодокс уу? Тий. Манай серб дасгалжуулагч ортодокс шин. Тийм үү. Бас Christian юм байна. Тэгвэл сүрдмээр юм байна те тэдний цуглаан би очиж үзэж байгаагүй л дээ. Ер нь л одоо Евангелийн цуглаанч гэсэн яг тэр бурхнаас сүрдэх тэр элемент бол алдахгүй л байх хэрэгтэй гэж би боддог шүү дээ. Амен. Яг сүрддэг л байх хэрэгтэй тий. Бурхантай ингээд дундаа орж болохгүй. Хэдий бурхан биднийг ямар ч байсан хайрлж нэгүсдэг хിവэрэж гэсэн бид нэр имиж явах хэрэгтэй байхгүй бурхан. Даварж болохгүй. Эзнээс имэх хүн мэрэгүү ухааны эхлэл байна гэж байдаг шүү дээ. Тэгэхээр би имэхгүй байгаа үед ер нь мухаг болж ийн гэж бодлоо. Тий. Өөрийгөө даруусах тий. Өөрийгөө өргөмжилдэг болгон даруусгагдана гэдэг байгаа шүү дээ. Sorry гэхдээ Монголын 99% тэгээд бурхнаас юм мэддэг байх гэдэг. Тий шүү дээ. Манай монголхоо төвчдөг. Монголчууд ч шууд доромжлж монголчлон наачдаг шүү дээ Иесусыг. Гэхдээ ер нь яг үндэ Японч гэсэн адилхан юм бэл. Нэг л хувь. Бурхнаас юм мэддэг. Япон бол нүсэр их түүхтэй хэрэглэлтэй тэмцэн. Дэлхийн мунхаг юм байгаа нь өсөд хэлнэ их аргагүй л хат тий гэхгүй. Нэг Иесусийн талаар ярьсан чинь нэг хүн наад гүлгөө юуг нь яриад байгаа юм. Монгол дуу. Одоо нөгөө хэрвээ Мухаммедийг ч юм уу ингээд нөгөө шоглож зурсанаас болоод Парист шууд халдлага болж ирсэн шүү дээ. Исламын хүн бол хариу авдаг. Христэд итгэл бол бид нэр бусдын цусыг урсгахгүй те. Тэр зүйл нь бидний хийх зүйл биш. Тэнгүүд яг дэлхийд даяар ер нь Христийн шашны хин дуртанд оромжилдаг болсон тийм цаг үе гэж байгаа юм. Хин дуртанд оромжилж болдог. Тэгээ буцаагаад ямар ч төлбөр тооцоо байхгүй те. Яг тооцоо байгаа л да. Бурхан угаасаа бүгдийг мэдж байгаа. Гэтэ бид нар бол яг тэр тооцоог хийх хүмүүс нь биш байдаг. Тэгээ би бас яг тэр хүмүүсийг нөх амар үзий яддаг л дээ. Яг тэр өөрөө би бас цагтаа нөгөө итгэж нэрийг шоолдог байсан юм. Тэгэхээр бас яг жоо ойлгоод идэв. Тий одоо яг бид нар бас өөрсдөө ойлголт өгөх хэрэгтэй гэж боддог. Тий шүү дээ. Тэгэл одоо сууж яана л да. Тий шүү дээ. Тэг би бол гоё залуу болмоор санагдчих тий. Ах тий. Өөрөө багасаа ахтай байхыг хүсдэг гэсэн. Тэгэл өөрөө лаг гоё ах болол ахын дэ тэгтийм үү гэдэг нэг хөөх юм ярьцсан сууж ивэл. Тэгээ дүүнэрт бас яг айгу тийм уран болд юм шиг. Тэгээ одоо түрүүний хойлыг ярьсан сэтгэл зүйн сэдвээр надаас айгу хүүхдүүд асуудаг. Тэгэл олон зүйл асуудаг. Чамаагаас ер нь нөгөө хүмүүс тэгж яриад байт юм билээ. Одоо нөгөө тэр итгэвч байсан юм уу? Тэр залууныг л өөр харагдаад байт юм аа. Байж байгаа нэг шал өөр байт юм. Би явж явж байгаа гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдээс анзаараад асуугаад байна тий. Харин тэгээд чадхаараа л тийм амбассадор гэдэг лөө тий бурхны нэг юм илч төлөөлөгч баймар штэ Монголын. Тэг чадхаараа л. Миний одоо яг алсын хараа яг өчигдөр залбирч байхад эзэн надаа үгсэн баг гэж найдаж чинь тий эзэн үгсэн алсын хараа болохоор тий Монгол одоо сакс гоё болж байгаа байхгүй. Санхүү орж ирж чинь тий үзэгч нар нэмэгдэж чинь баг топ 1 байсан баха залуучууд дунд хамгийн их үзэлттэй спортоос хоёрт нь e-спорт байсан. Тэгэнгუთ энэ угаасаа үргэлжлээд өсөхөр байна тий 3 4 жилийн дараа баг болгоо ордонтой болж магадгүй байна. Тий Сэлэнг бодонс арена тий удахгүй тий Сэлэнг байж ивэл тий бидний гоё аялж ирээ үзэн. Тэгээ гадаадаас гоё тоглогч нар ирнэ. Йоо. Тоглолт үзэхээр шууд road trip хийх юм шүү дээ. Road trip хийгээл бид нар гадаад руу явсан ч болно. Тэгэнгүүтээ Монголд ирэхэд тий ингээд гоё нэг юм зөвхт тамирчин тий ингээл гоё хөвтөж аваал. Гоё хөвтөл найрсаг тийм гоё ах байвал тий. Йоо. Тэгсэн чинь шууд нөгөө Demarcus Cousins-ийн ярьсан санд орчлоо л да. Чи өөрөө сонссон л хальтаа Central TV дээр нөгөө. Одоо Tonight Show-нд орж яхад Монгол тоглогчдоос хамгийн дуртай тоглогч юм бэ гэдэг нөгөө төрөө асууж илээ. Тэгсэн чинь Mr. T гэдэг. Чамайг T гэдэг юм хэлээ шүү дээ. T гэж байгаа. Тэгэхээр бол яг би чамайг бол тэр
тэр хүмүүс дундаас ямар ч байсан төлөөлөх ажлаа бол сайн хийж байгаа юм байл гэж бодож. Тий, тэр төлөөлөгч болмоор байгаа. Тэгээд тий заавал бас яг хүмүүс хожигч хүн дуртай л да. Гэхдээ ингээл гоё штэ. Би өөрөө ягаад ч юм гадаадаар ихч гэжтэй гадаадад сурж исэн, явж исэн болохоор тийм нэг юм ганцаардмал гэх юм эсвэл нутгаасаа хол байх тэр одоо сүртэй ирчээд өвдөлт гэх юм өвдөлтийг мэддэг. Нөгөө тэнд байсан хүмүүс надаа ингээд гоё гэрте байгаа юм шиг мэдрэмж өгөхөр би тэрэнд бүр супер дуртай. Nice. Одоо манай дүү бол Японд одоо 3 дугаар анги байгаа. Тэгээ би дүүгээ төрсөн дүүгээ ямар ганцаардмал байгааг мэдчихэж байгаа. Миний одоо тусалж чадах юм бол сар болгоны нэг санхүүгийн хэсэг дэмжлэг. Тэрнээс би өөрөө хажууд нь очиод тэрж аваад ч юм уу эсвэл сургаж аваад ингэж зөвлөх боломж байхгүй. Яг уу намайг бол аав ээж хоёр бол тэгэл ер нь бол орхицсан. Би тийм ингээл ганцаараа л ингээл тэгээ түрүү хэлсэн шүү дээ. Тэний бити сонсгийн подкаст миний ингээл хань болдог байсан. Тэгэл амралтын өдөр би бол зүгээр суух хүсдэг байсан нэг юм өсөж хөгжих л ёстой. Яг л Япон хүмүүс бүр ингэж хитэ алхмын урд байгаа юм чи тэгэл аль болох мэдлэг хайгаал боловсрол хайгаал тэгэл ах нарынхаа подкастыг чихэн дээрээ тавьчаал сонсоол за мэд чадах болов үгүй болов гэл ингээл явж идэг. Тэгээ тэнгуү тэр үед манай нэг багийн тамирчны ах нь 5,000 yen өгчээсэн. 5,000 yen чинь 100 эдэн мянга байгаа. Нэг yen чи 22 төгрөг шүү дээ одоо. Тэнгуү зөвхөн надад өгөө манай бусад Монгол найзууд маань өгсөн. Бараг 4-5 төгсөн байгаа. Тэнгуү 5 гингод 25,000 yen буюу 2,5 сая өгөхөд би бүр гайхчихсан байхгүй. Ямар баяа ах вэ те. Тэгээ одоо бодонгууд сэтгэлээрээ бүр супер баян байсан байхгүй. Йоо тэгээ тэрүүгээр чинь бүр тансгалж байгаа юм чи тэгэл ийм хүн гарцал 100,000 төгрөгтэй 16 настай хүүхд тийм их хүн баг барьж үзээгүй л байсан баг. Тэгэл яг тэр хүн магадгүй нэг тэгээ одоо би дүүдээ нэг чадхаараа ман гэлтэй нэг 10,000 yen мэн сар болгон явуулах гэж хичээд юм. Тэгэнгүүт одоо бодохоор тэг ингээл энэ бол сэтгэлийн асуудал байсан юм байна. Тэ одоо чинь би ингээл зураг авахулыг л хүүхдэд ингээл сайн байна уу гэл тэгэнгүүт сайн уу тэгэл та гэл тэгэнгүүт тэр хүүхдийн өдөр шал өөр болж байгаа шин. Бөөн баяр. Би заавал тэр супер од байх хэрэггүй юм байна. Заавал супер баян байх хэрэггүй юм байна. Агуу тэ зөвхөн минд мэдхэд л тэр орчин тэр хүн амьдрал өөрчлөгдөж байгаа шин. Наач юм бол амар супер философи байна. Яа би одоо тэгэл энийг ах нараасаа л сурд юм дөө. Миний ах нар тэгэл тэгж юм чи бүр лаглаг хэлнэ. Хүн минд мэдхээ болол хэлсэн цагт хүнээ байд юм дөө. Гэхдээ яг минд мэдхээ болно гэдэг бас яг тэгтээ хараа муутай хүмүүс байдаг шүү. Анзаарахгүй хүмүүс байдаг шүү. Би бол амар анзаарахгүй юм билээ. Тэгээд анзаарахгүй өнгөрсөн тохиолдол байгаа найз нөхдөг. Гэхдээ бас яг нэг хүнийг бол харж ирсэн. Яг ингээл бид нэртэй дундаа байжснаа. За яг ярьчихаар яг хүмүүс таньчих гэдэг. Нэг амар том зүйлд оролцоол дараа нь хүмүүст мэдлэх болчихсон. Хүмүүс мэдлэхээр дуурж муурахгүй байна. Тэрийг би бүр гайхаад энэ яг бодит амьдрал мөн үү? Яг ингэдэг хүмүүс байдаг юм гайхчихсан. Тэгэхээр чиний ярьж байгаа шиг яг жижигхэн юмараа туслан тий. Яг нөгөө ээж аавдаа туслах дээр бас яг тэгж бодогдоод идэв. Бид нөгөө амар баян болчоод ээж аавдаа туслана гэж бодоод идэг. Гэтэл яг байгаа жижигхнэрээ туслах хэрэгтэй. Тэгээ би ч одоо сэтгэл зүйн зөвлөгөө олон хүмүүстэй ажилладаг. Тэнгүүд амар харамсалтай тохиолдол зөндөө байдаг. Ингээл нөгөө ээж аавтаа эвлэрч хэмжээг үжил нас орцсон байдаг тий. Эсвэл ингээд олигтой тусалж чаддаг нас орцсон. Тэгэхээр ерөөсөө бид нар бол ээж аавдаа бол өнөөдрөөс эхлээл зүрийг чадах болгоноор ингээл гол нь сайн явж харуулж болж байна. Сайн явж чадахгүйсэн ч гэсэн тэгэл чадхаараа туслаад ижиж болно шүү дээ. Хүндлэл үзүүлэл тий. Аамен. Тийм байж болноо. Би бол ингээд бодоол та дөрөв надаас шүү дээ. Ивэл тэг бурхны ивэлд итгэдэг гэнэ. Одоо би бол Огийн ах тэгээд миний санахаар root гэдэг баха. Огийн X root гэнгүүт ивэл гэдэг дуу байдаг юм агтан доо. Би одоо шүн олго сонсож байгаа. Ивэл гэдэг дуу байдаг шүү дээ. Бага насны минь ингээд те анхны хайр те таа шүү те миний бага наснаас хойш танад та байсан. Бүх ивэл би одоо ингээм амьдралаа эргцүүлээ харангууд надад дутах юм нэгч байгаагүй. Миний аав ээж хоёр миний бага насны бүх насн дээр байсан намайг орос цэцэрлэг те бүх ил сургалт IQ-гийн сургалт, пианогийн сургалт, бүжгийн сургалт гэх бүх л юмар нь дэмждэг байсан. Нэгдүгээр сургууль гээл том сургуульд оруулсан. Япон руу явуулсан. Би бүр үнэхээр айл ирэх хүүхдтэй байхгүй. Ивэлтэй. Тэгвэл миний ингээд те хүсэж байгаа юм ингээд бусдад энэ гэрлийг ингээд цацруулмаар байгаа байхгүй те. Таны хэлдгээр одоо ингээд аав ч юм уу те. Ээжгүй ингээд хүүхдүүд байгаа шүү дээ. Миний яг эсрэг ертөнцид байгаа. Яг гэрэл хэрэгтэй байгаа харахууд байгаа. Тэгвэл
тэр бүгдийг ингээд дамжуулахаар би эсвэл Майкл Джексон кино үзсэн. Нөгөөд ээж нь багт нь ямар гоё өсгсөн юм бэ. Миний хүү чи гэрэлтэй байна. На гэрлээ цацруул. Тэр хүмүүс цацруул. Тэгэл багаасаа тэр хүн кодлогдсон. Тэг хитэн сая хүнд гэрэл цацруулах л үүрэгтэй. Вау. Би бас хөөрхөн яг хурган тэгэл амьдралтаа нэг тэ эргэн тойрондоо нэг цацруулах юмсаа л гэж бодоол тэгэл чадж байгаа болов. Чадж. Манай Майкл Джексон ч бас нэг хэсэг айгүй муу нэртэй явж сүүлд бас нэлээд сайн цаадах шиг боллоо шүү дээ. Хүүхдүүдийг авах хамгаалах гэж оролдож байсан байна гэдэг нь тодорхой болоод тэ. За ер нь нэвтрүүлгээ дүгний чиний бас явах цаг болж ах шиг байна. Тийм үү. За. Тийм. Тэгэхээр би ч бас дахиад нэг ганц хоёр юм асуучих. За нэг нь бол айгүй товч асуулт. Тэгээд бас амархан хариулагдах болов гэж бодож. Чиний яг инспирэшн авдаг гадаадын сакс чинь хэвээсэн бэ? Миний инспирэшн авдаг гадаадын сакс чинь бол Стефен Curry. Стефен Curry. Nice. Стефен Curry. Яагаад? Яг өмнө нь бол Коби ах бол бүр би Коби ахаар өвчлөлдөг байсан. Өмсгөлийн өмсдөг, дугаарыг өмсдөг. Тэгэл арга барилын судалдаг. Одоо бол Стефен Curry. Яг тэгээ одоо Касн сахаас хүртэл сонсохоор тэгээ тэр хүн бол битүү бэлтгэл хийдэг. Үнэхээр уйдгартай Curry бол бэлтгэлээ гэлээж идэг. Гой сонирхолтой байдгүй юм гоо. Вау. Надад бол тэр нь гой санагдсан. Тэгээд саксан бөмбөг гэдэг тоглоомыг бас нэлээд өөрчилчих шиг болж байгаа юм тий. Супер өөрчилсөн. Тэгэл саксандаа супер ханддаг. Супер аав, сайн нөхөр, сайн хүү, сайн дагалдагч. Өнгөд одоо л ахаас л супер урам зориг аваад явж байна та. Стеф ч одоо тэгээд нөгөө намхан NBA дотор намхан давардаг тийм ээ. Тэгээд надад нэг гэрчлэл нь бас аягүй таалагдсан. Нөгөө оноо авах болгонд ингээд дээшгээ заадаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь энэ оноо болгон энэ бурхнаас ирсэн биш шүү гэж хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд мессеж гэсэн одоо тийм ингээл одоо эмэгтэй хүнтэй зураг авахлахтаа нөгөө бид нь хамаагүй гармаар өргөдгөө гэх мэтэрд амар сайн нөхөр мөхөртэй яг юм байна. Адам Грантийн номон дээр ингэж байгаа хэрэг өгөгчд ба өгөгчд гэдэг баха та. Тэр номон дээр өгөгчд буюу бусдын төлөө ингэ байдаг хүмүүс карьерийн ёроолт байдаг гинэ. Тэнгүүд авагчд буюу бусдаас монжи сонждог хүмүүс тэднээс дээр байдаг гэж байгаа юм. Тэгснэ бүх карьеруудын бүр хамгийн топ дээр дандаа буцаагаад өгөгчд хүмүүс байдаг гэж байгаа юм. Бусдын төлөө хүмүүс байдаг. Тэр шиг яг одоо Стеф Curry тэгээд Месси тэтгэр хүмүүсийг харахаар бол яалтчгүй нэг тийм хүн цаана яг зүгээр нэг сайн тоглогч биш. Амар юм сайн характертай хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Маш хүчрхэг характертай. Гоё асуулт байна, баярлалаа. За тэгээ баярлалаа. Тулгаадаа манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Тэгээ сонсож байгаа хүмүүстээ бас энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхэн манай тулгааг бас дэмжих хүсвэл очиж үзээрэй. Тоглолтыг нь. Би бас нэг үздэггүй. Ер нь үзэж байгаагүй биетээр очиж. Үзье гэж бодлоо чиний яриг сонсоод. Вау, баярлалаа. Тэгээ чамаа тоглох өдөр очиж үзнэ. Тэгээрэй. За тэгээ манай тулгаагийн одоо зүгээс тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд хүмүүст хандаж хэлхийг хүсэж байгаа зүйлүүд юу байна да? Сүүлийн үг маань бол танд маш их баярлалаа. Тэгээ айгуу гоё бүр ингээд төрсөн ахтайгаа ярьж байгаа юм шиг сайхан мэдрэмж авлаа. Ваа, надад бас би ч нэг ярьж байсан шүү дээ. Нэг амар юм танд угаасаа өмнө таньдаг байсан санагддаг гэсэн. Тэгээ үзэгч нарт маань бас яг тийм байсан байх гэж найдаж байна. Тэгээд манайхан хэрсүү байгаа давах гэхийн ухаанаараа сонсороо гэж уриалмаар байна те. Тэгээд үнэхээр тэгээ намайг бас дэмжих хүсвэл тэгээ манай багийг Сэлэн бодос багийг ирж үзээрэй. Тэгээд миний өмсгөлийг худалдаж аваарай. Тэгээ бодтой санхүүгийн дэмжлэг болно. Тэгээ миний өмсгөл болгоны 20% нь яг миний гэрээний дагуунаад миний кермаар ордог. Тэгэхээр өмсгөл аваарай гэж уриалмаар байна. Тэгээд бүгд нь хайртай шүү. Тэгээд бүгдийн бурхан ивэг. Тийм бүгдийн бурхан ивэг бүх алдар нийцэндээ амен. Амен. За дараагийн дугаар болцгоё.